Уран зохиолын тухай яриа нэвтрүүлэг. За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Уран зохиолын тухай яриа нэртэй подкастын маань эхний дугаар та бүхэнд хүрч байна. За энэ нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ уран зохиолыг тойрсон олон зүйл. За тэн дундаа тодорхой нэг сэдвийг, тодорхой нэг бичлэгийн төрөл зүйлийг онцгойлон нэг зохиолч гэх юм уу урьж оролцуулж ингэж ярина. Тэгээд энэ удаагийн маань нэвтрүүлгийн сэдв бол тууж гэдэг сэдвээр бид нэр төвлөрч ярилцах юм байгаа. Тэгээд надтай хамт зохиол судлаач, шүүмжлэгч Ядам Сүрэнгийн баяраа оролцож байна. Тэгээд мөн бид нэвтрүүлгийнхаа зочноор нэг хүндтэй эрхмийг ураад байна. За зохиолч Дорж Зовдын инх болд хүрэлцэн ирсэн байна. Доржийн нацаг доржийн шагналт зохиолч Дорж Зовдын инх болд 1959 оны 1-р сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын их сургуулийн дэргэдэх политехникийн дэс сургууль төгссөн геологч, инженер мэргэжилтэй хүн юм аа. За баярлалаа. Сонсогчдоо энэ подкастыг хүлээж авч байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За тууж гэж төрөл зүйл бол одоо хэд хэдэн онлайн нэг цитат эхлээд ирсэн дээр авч бодож байна л да, баримжаа авах үднэс. За манай уран зохиолын онлайн сэтгэлгээг өрн дахны онлайн сэтгэлгээтэй холбосон нэлээд хэд хэдэн ном байдгийн дотор Гадан бугай, Шанжигтын Гадан бугай, утга зохиолын онлайн үндэс номд одоо туужийн тухай их тань мэд хүний тодорхойлт байдаг л да. Тэр нь болохоор үргэлжилсэн үгийн дунд хэмжээний туульсын зохиолын төрлийг тууж гин. Туужийн дотор их төлөв хүний амьдралын нэг үеийн явдлыг төслөн үзүүлдэг байна. Туужийн дотор арманыг бодвол цөөн тоотой баатар гардаг гэсэн нэг тодорхойлт байна. Ерөнхийдөө өрн дахиндаа бол Гёте сайхан томьёолсон юм шиг надад санагддаг. Бүх тодорхойлтыг бол одоо унших нь хайшаа юм те. Гётегийн тодорхойлт бол нэлээд зэгцтэй. Тэр их юу гэхээр урд хожид дуулдаагүй үйл явдлыг орон зай цаг хугацааны хувьд тодорхой хязгаартайгаар тодорхой тооны гол дүрээр дамжуулан өгүүлэх учиртай гэж тайлбарласан байна. Одоо яг Гётегийн туужийн энэ онол дээр болохоор үйл явдал өрнөж байгаа орон цайнд маш тодорхой байх хэрэгтэй гэж гардаг л да. Одоо энийг одоо маш сайн баримталж бичсэн зохиолч бол Стефан Цвейг ч юм уу. Стефан Цвейгийн шатрын тууж гэдэг тууж бол үйл явдал зөвхөн нэг ус онгоцсон дээр болдог. Жишээ нь Хемингуейн одоо Өвгөн тэнгис 2 гэхэд үйл явдал зөвхөн нэг завин дээр болдог ч юм уу те. Цаг хугацааны хувьд бас маш тодорхой. Одоо Нью-Йоркоос Буэнос Айрес хүрэх замд ч юм уу. Тэр загасчилж байгаа 2 хоногийн хугацаанд ч юм уу те. Магеллан хаагуур гарсан бэ гэх яг. Тэгээд дөрөв тус их цөөхөн тодорхой нэг цөөхөн дүр дээр төвлөрч үйл явдал өрөндгөө гэсэн тийм л ерөнхий онол байдаг л та. Тийм. Гадамгой гэсэн гэв шинжийн хувьд бас зөв тодорхойлсон байж. Зөв гэж юу бахтэй. Бас оновчтой тодорхойлсон байна шүү дээ тийм ээ. Галбаатар доктор бол одоо ингэж тодорхойлсон байгаа. Нэлээд тань мэд хүн шинжтэй. Туужны хэмжээгээр өгүүлгээс том арманаас бага нэг гол баатар төвт бүлэг дүрийн тогтолцоотой. Гол баатарын амьдралын аль нэг үеийг хамарсан өгүүлэх хүний дан шугам зохиомжийн зүйлсийг чөлөөтэй ашиглах гэх мэт тодорхойлсон байна. Тийм. За тэгээд нэг сүдтэй олон тодорхойлт байхгүй дээ. Тэгээд энэ туужин дээр манай судлаач Бэлэг сайхан багш маань бас нэлээд тулж ажилласан. Туужийн тухай тууж хэмээх үгийг мөшгсөн судалгаа юм хийсэн. Бэлэг сайхан гойн юу болохоор санаа болохоор жоохон юм өөр санаа байна. Тууж гэдэг төрөл зохиолын хэмжээтэй огт хамаагүй ойлголт. Шин цагийн утга зохиолын түүхийг авч үзэхдээ өгүүлгээс том арманаас бага үргэлжлсэн мөнхийн зохиолыг оноож нэрлэж ирсэн нь үндсээрээ буруу. Тууж түүхэн үндэстэй хэрэг явдлын уран сайхан оруулан хувиргаж бичсэн томоохон хэмжээтэй шүлгээр юм уу үргэлжлсэн үгээр бичсэн зохиолыг л заасан утга дийлэнх төрөл шиг байна. 1940-од оноос тууж гэдгийг Оросын утга зохиолын онцлтын бичсний хуулбарлан дуураснаас Монгол язгуур шин чанарыг нь алдагдуулсан бололтой гэсэн нэг юм сонирхолтой аргумент байгаа байхгүй. Бэлэг сайхан багш. Тэгээ Бэлэг сайхан багш чинь Монгол ирэх товчс бүтээл дотроо энэ доктор хамгаалсан бүтээл дотроо энэ гаргалгаа хийж байгаа. Тэгээ энэ ихтэй нэг одоо ингээ харахад жоохон үнсэрхэг те. Одоо нэг категориос гарцсан тийм хуучинсаг ойлголт юм шиг санагдах мөртлөө яг одоо энэ хуулдахын туужуудыг уншаад ч юм уу эсвэл Норвегийн туужуудыг уншихад бас энэ
Монгол туужийн бас энэ онцлогт бэлэг сайхан багшийн хэлээд байгаа энэ аргументыг бас бодож үзэх нь зөв юм шүү гэсэн ийм бодол бас байгаа. Тэгээд за энэ онлын юмыг нэг их тушаад явах гэдэг юм болсон тест тий. Тэгээд зочноос асуулт асуух. За тийм. Зочны маань хувьд бол одоо тууж гэдэг энэ зохиолын формат ч юм уу одоо энэ хэлбэр ер нь ямар санагддгийг өөрөө ч бол тууж гэж юу юм тий. Зөвхөн би бол ингэж л бодож байна л да. Онлын талын юмыг бол одоо би яаж одоо энэ мундаг судлаач ч мэдэх үү. Зүгээр энэ практикаар ингээд одоо юу гэдэг амьдрал дээр үтсэн харсан юмаа ингээд буулгаад бичээд ингээд явхаараа хэмжээний хувьд жаахан томроод ирэхээр л тууж болж байна. Гэхдээ энэ туужийн нэг онцлог энэ бол миний л өөрийн бодол шүү дээ. Аливаа уран зохиолын тусгал нь бол нийгэм байдаг. Нийгмээ задлан шинжилдэг. Тэгэхээр европчуудын нийгэмшил бол юу гэдэг одоо бид манай одоо нүдэлчин ахуйгаас бол их өмнө одоо ингээд нийгэмшгүүл явчихсан. Олон жилийн одоо харьцуулалт, дүгнэлт тийм юм одоо ихтэй байдаг учраас тэнд бол одоо арман гэдэг юм уу нэлээд тийм задаргаас одоо шаарддаг ийм утга зохиолын төрөл илүү хөгжсөн байх л гэж би дотроо л боддог шүү дээ. Манайх бол бид бол үндсэндээ ер нь 70-аад оноос өнгөрсөн зууны 70-аад оноос хотчлоо л доо. Тэгээд хотчин гэдэг маань бол нийгмийн нэг томоохон бүлэг өсчин гэсэн. Тэрний өмнө бол яасан ихээр одоо сум орны хэмжээнд, аймаг гишүүний хэмжээнд ингээд ерөнхийдөө нэг тийм эрхчлөлттэй задгаан амьдралтай явсан. Тэгээ энэ юмыг одоо нэлээд улс хууртай үзүүлэх гэх юм уу тэр цаад үндсийг ухаж гаргаж ирэхэд л хамгийн тохирсон хэлбэр нь тууж юм байна л гэж би зүгээр дотроо боддгийн. Яг ингээд та нар бас бодоорой. Ер нь эхэндээ бол ингээд манайхан чинь одоо хамгийн баг манай хамгийн анхны бичгийн туужийг бол дамжсаргаа бичсэн баг л та тийм ээ. Тийм яг уушаага болохоор их сайхан багш нөгөө 92 заглын тууж 92 заглын домог тий. Нөгөө хумагуугийн тууж цагаан дэрхийн тууж гэх мэт юм. Аман зохиолын хэлбэрээр явж ирсэн тий. Яг одоо орчин үеийн бичгийн хэлээр бичигдсэн анхны тууж болгоцсон хүүхэн байх л да. Тэгж боддог. Тэгээ тэн дээр ингээд харахад яг одоо тэр Монгол ахуй Монголын тэр нүүдэлчин эрхчлөөтэй хашаал бол хаашаа нүүж явдаг тэр амьдралыг задлаад ингээд үзэхэд хамгийн одоо тохиромжтой хэлбэр нь ихтгэжгүй багдахчгүй хэлбэр нь тууж юм байна л гэсэн ойлголт над байдаг байхгүй юу. Одоо бас нэг юм саваагүй санаа байдаг. Бас нөгөө алсыг загсан алтан загсны үлгэрийг бас болор судар хэвлэлийн газрынхан туужийнхаа ботын хамгийн их тавьсан байлээ. Ааха. Тэгээд надад болохоор бас нөгөө роман унших гэдэг чинь өөрөө соёл иргэншлийн нэг юм биш үү. Ааха. Үзүүлэлт юм шиг надад санагддаг. Романыг хүлээж авах гэдэг чинь тэгээд анхаарал төвлөрөх хугацаа одоо арман дээр төвлөрөх, тууж дээр төвлөрөх чинь нэг өөр асуудал шүү дээ, тий. Тэрнтэй ч холбоотой юм бол тэгээд бас миний л бодол шүү, тий. Тий, тэгээд одоо зохиол бол нийгэмтэйгээ одоо яг нийлцдэггүй гэх юм одоо түүнийг одоо шүүмжлээ харж яадаг тийм хүмүүсийн одоо бүтээсэн бүтээл байдаг болохоор энэ олон зууны туршид одоо энэ яваад ирсэн түүхээ ингээ харж ахаар манайх бол ерөөсөө одоо тэр одоо юу гэдэг ордны соёл гэдэг юм уу тэр одоо арман төрж гарах тэр орчин нөхцөл яг үүндээ бүрэлдсэнгүй дэлхийн одоо ихэнхийг эзлээ явж исэн том эзэнт гүрэн байгуулсан мөртлөө бүгдээрээ одоо яг дотор нь задлаад үзэхээр ингээд жижиг ханилгууд хэлбэртэй одоо юу гэдгийг төмт мянгатын төвшөнд ингээд задардаг тийм ээ. Бүр 10 төртлөө задарчдаг. Ийм одоо нүүдэлчнээ тэр нэг онцлог байна л. Тэгээ энийг одоо гаргаж харуулах хамгийн тохиромжтой хэлбэр нь тууж юм байна л гэж ерөнхийдөө бодоод байгаа. Яг туужлах гэдэг үгэн дээр бол яг энэ Монгол уран зохиолын өвөө сайхан багшийн аргумент бол тийм байгаа. Байр суурьлахоор юм байгаа байхгүй. Ерөнхийдөө доктор ээжийнхэн бас философи санааж ирэн тийм юм билээ. Анзарч яхад юу гэхээр Монгол уран зохиолын өвөө тухайн категорид нь өөрсдөө бас категори гаргаж судлаа.
тий. За өрний категориудаар ингэж судалж болно. Гэтэ Монгол тууждах гэдэг нь арай өөр юм шүү. Жишээлбэл одоо хөх судрыг арман гэх үү. За арман гэж үзүүлгээд тэмүүтээ эрэх товчс гэдэг нэг томьёо гаргасан байх жишээтэй тий. Одоо нууц товчооны бүлийн одоо зохиолууд байгаа шүү дээ. Алтан товч, эрэх товчс гэж явж ирсэн. Одоо энэ эрэх товчсын хэлбэр юм зохиол гэж тодорхойлсон байх жишээтэй. Энэ бас одоо яагаад бэлгсэн баг шиг ингэж чухалч яриад нөхөр. За бид нэр зүгээр ингээд бэлэн хоол амсаал тий одоо ингээд хүмүүсийн тавьсан категориг орчуулаад сайхан шин шүүмжийн эсвэл одоо постмодерн онлыг уншаа сууж яхаас гадна өөрөөгээ бас өөрсдийн нүдний шилийг өөрсдийн харах өнцгөр харах ёстой шүү гэсэн санаа яг энэний цаана байгаа нэг олзуурхмаар байдаг л да бэлгсэн баг шиг. Тэгээд нэг одоо энэ бол дахин яриад таслан байж бас үлэглэн яриад байгаа. Тийм тэгээд энэ бол Арман Тууч хоёрын одоо би нэг тийм ялгаа цагийг өөрийнхөө ойлгоцсон хүрээнд л хэлэх гээд байна л да тийм. Тэгэхээр юу юм гэхээр энэ Арман бол ихэнхдээ юм ордны соёлтой, суурин амьдралтай одоо байнга одоо нэг орчин нөхцөлд их удаан он жилээр ямар нэгэн ёс суртахуун ноёрхсон тийм одоо үндэстэн ард түмнээс илүү их олон төрсэн байх юм аа. Тэр нь одоо мэдээж бас бичгийн соёлтой холбоотой л доо. Манай уран зохиолд ерөнхийдөө тууж бол нэлээд тийм давмгай байгаад байна. Тэгээ энийг би бас юу гэж ойлгоод байна нөхөдөө зөв. Одоо яг л түрүүний миний хэлсэн тэр юуг одоо нүдэлж яах вэ гэдэг юм уу. Ингээд нэг ахугаас нөгөө ахуйд одоо шилжиж байгаа шилжилтийн үеийг дүрслэн үзүүлэхэд хамгийн тохирсон уран зохиолын хамгийн тохирсон хэлбэр юм байна л гэж боддог юм л да. Тэгээд яг нарийн дээр ингээд задлаад бодохоор цаг дөрийн өмнө ч гэсэн ерөөсөө нэг тийм туужуудын нэгдэл юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд дөрүүд нь тус тусдаа ялгарцсан тий. Тэгээд тэр нь тодорхой үйл явдлуудаар холбогдоод ингээд тэндээ зангилагдаад ингээд яваад байдаг байхгүй юу. Жишээ нь одоо энэ манай томхон арман ярих. Тэгээд яг бус одоо армануудын тухайд бол ерөөсөө энэ бол миний л бодол шүү. Сонгогдсон л туужууд байдаг байхгүй. Монгол арман дээр ярьж. Тийм, Монгол арман дээр л ярьж байгаа би. Гэтэл нөгөө өрөндөө юм уу одоо дорны хятад Японы арманууд болохоор яг одоо тэр нэг ордны одоо тэр бичгийн соёлын юуг битүү одоо гүнзгий агуулсан байдаг те. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр арман гэдэг төрөл бол одоо л хэлбэршиж бий болно доо. Яагаад гэвэл одоо энэ 20 дугаар зууны сүүлд хотчлт эрчимтэй явагдчихлаа. Одоо бол хүмүүс нэг арманы төвшөнд очихоор тийм Монгол зангилаа, Монгол одоо орчин ах уу бий болсоо л гэсэн ийм л бодолтой яваад байна. Зохиолч инхолд өгүүллэгийн буйс дахин цэцэглэн төврээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. 1980-ад оны сүүл үеэр тэрээр соёо, паанан хэмээх туужууд бичсэн нь Монголын шинэ үеийн утга зохиолд онцгой үзэгдэл хэмээн үнэлэгддэг билээ. Энэ нэлээд таны мэдхүн шинжтэй асуулт шүү. Энэ нөгөө таны туужууд байгаа шүү. Соёо тууж, паанан гэдэг одоо таны нэрийг хуудас болсон гол хоёр тууж. Нийгмийн шилжилтийн үед бичигдсэн туужууд шүү дээ. Сонирхолтой бичигдсэн. Энэ туужуудад одоо нэг амьтнаар төлөөлүүлж одоо хүний эмзэглэл, ирмэлцлийг, үйлдэлийг гаргадаг тийм таны бүр арга барил л да. Таны арга барилыг одоо шинжийг бол хамгийн өгц наадталт байгаа шинжний юм байна. Тэгэхээр энэ яадгийн энэ талаараа товчхон. Тэгээд энэ би бас энэ талаараа боддог юм л да. Тэгээд чухам яагаад ингэж ийсэн бол тэр үедээ ч одоо анзаарахгүй ингэж бичээдсэн байдгийг. Тэгээд одоо ингэж эргүүлэл бодож ах би ерөөсөө нийгэмтэй таардаг юм байна. Тэгэл тэр дотор их ганцаарддаг. Тэгэл тэр маань болохоор одоо нэг тийм хүний хүн ч өөрөө адгууслын чинь адгууслаг шинжээр дамжиж илрээд идэх юм болов гэд. Тийм ээ зарим хүн чинь одоо юу байдаг штэ. Жигтэйхэн одоо матаач хүн байдаг. Гэтэл одоо бүхэл юмыг шударгаар хийх гэдэл гүйгээд л байдаг тэгээд бас тодорхой үр дүнд хүрч чаддаг хүмүүс ч байх юм. Тэгээ иймэрхүү улсууд ингээл энэ яад ингэт юм бол гэж бодохоор ерөөсөө нийгэмтэйгээ зогцож чаддаг. Тэр хүн бол тэр нийгмийн нэг эс гэдэл одоо манай
коммунист онол дээр бол заагаад идэг. Гэтэл хувь хүн бол ерөөсөө л хувь хүн л байдаг. Тэрнийг ингээ бөөгнүүлээд нийгэм болгоно гэдэг бол одоо бараг байхгүй асуудал юм байна л да. Тэгэхээр тэр нь яаж илрээд идэв гэхлээр л яг одоо энэ нүүдэл чинь хүний хувьд одоо өдөө өссөн хүний хувьд ингээд бодохоор тэр ерөөсөө л нэг тийм хадгалслаг шин чанараар илэрч гараад идэх юм байна гэсэн. Ийм л бодол одоо тэр үедээ төрдөг байсан юм байна. Тэрнийхээ нарийн учрыг ч бас сайн ойлгохгүй л бичээдээс хэрэг шүү дээ. Тэр залуу наснд бол одоо юу ойлгох. Одоо бичиж байгаа энэ зарим нэг зүйлүүдээр ингээд бодож яхаар яг л тэр юугаар л явчихдаг юм байна л доо ерөөс. Тэр замаар л явдаг юм байна. Гэсэл нэг ийм л одоо бодол төрөх юм л да. Энэ бол бас яалтчгүй л одоо тэр нүүдэлж авахтай л холбоотой. Өөрөө тэр ахуй дотор өсөж боожсон болохоор одоо тэр чоны аран шин гэдэг юм уу, хотны нохой аран шин, одоо хотны гадуур одоо гүйгээд идэх туулайны аран шин, тэр туулайгаа дагаад явж идэг үнэгний аран шин эднэрийг бол шинэ өдөөний хүүхд бол хандахгүй шүү дээ. Малдаа явж байгаа байнга ажиглаж байна. Одоо байнга л өдөр тутамд эднтэй харьцаж идэг болохоор тэгэл үлдсэн юм багтаа л гэсэн юм бодол ий шүү дээ. Донорын номдоггүй хэлсэн алдартай үг байдаг. Авьяас бол юм зэрэглэгээтэй. Таны одоо бидний төвлөрч яхийг хичээгээд байгаа хийж байгаа соёо фанум туучууд бол эмзэглэлээр дүүрэн их нийгмийн хэмжээтэй эмзэглэлж байна. Хөө хүний харилцаанд эмзэглэлж байна тий. Эсвэл таны тусламжийн гүнд байгаа бас хэн нэг нөө чиглэсэн эмзэглэлж байгаа юм шиг санагддаг. Тэгээд танаа үеийнх юм бол ер нь тийм л дээ. Ялангуяа та уран бүтээлийн хувьд радиогоос эхлээд ер нь нэг цагийн агаараар амьсгалж явж исэн одоо Хөржөөгийн баяр сайхангаа одоо далхаагийн нуруугаа ч юм уу тий. Энэ зохиолчдын та нарын дунд бас нэг дунд нэг юм төсөөтэй эмзэглэл харагддаг. Энэ эмзэглэлээ нэг хүндэж ярих уу? Тэг ер нь эмзэглэл гэдэг бол совын юм аа. Би бол тэгж боддог. Тэр ирээдүйд юу болох гээд байна гэдэг тийм дохио зохиолч хүнд ирдэг юм байна гэж би боддог шүү дээ. Одоо юу гэдгийг 5 жилийн дараа болох гээд байгаа юм, 10 жилийн дараа болох гээд байгаа юм ирдэг гэж. Энэ тухай бол бас баштааруугаа ярьсан яриа байдаг юм л да. Зохиолч хүн бол нэлээ алсыг хараад нийгмийн сэтгэлгээнээс төвлөд явж идэг гэсэн нэг тийм санаа байдгийн. Тэрийг би ер нь баг үнэн байх л гэж боддог шүү дээ. 80-аад он бол зөвхөн би нөхдөөгөө бол сайн мэдхгүй. Тэгээд өөрийгөө л ярив. 80-аад онд яагаад одоо тэгж айхтар эмзэглсэн гэхээр ерөөсөө манай нийгэм бол болохоо хэлсэн байхгүй. Ерөөсөө явж болохгүй байна. Энэ ерөөсөө ингэж явж болохгүй байна гэдэг нэг тийм дохиог бол одоо сэхэтнүүд эхлээл авсан байх л да. Надд бол тэгж л мэдрэгдэжсэн. Тэгээд радиод ороод ингээд сэтгүүлчээр яваад өдөө орон нутгаар яваад ингээд өөрийнхөө төвшөнд одоо ингээд дүгнэлтийг ажиглаад үзэхээр ерөөсөө л болохгүй. Би ч одоо 60 хэдэн онд л одоо нэгдлийн тэмээс айлын өгчүүд. Манайх ч одоо нэгдэлтэй хамгийн олон мал уг нь нийгэмчлэлцэн айл байгаад байдаг. Тэгсэн мөртлөө жил болгон ноосны хөрөнд ордог тийм ээ. За одоо юу гэдгийг нэг ацлагтад алга болоход л натны хөрөнд орж явах шиг. Тэгээ уул нь одоо тэр нэгдлийг одоо яа харахгүй л одоо бий болгосон мал хуугаар нь одоо дэмжиж бий болгоцсон хүн мөртлөө өвөө маань бол одоо тэгэл өөрийн бараг жилийн жилгэлгээд өрөнд ороод явдаг. Тэгэхээр тэр үеэс эхлээл одоо нөгөө хүүхдээс хүний жоохон сэтгэхүйд чинь л энэ юусоо яагаад ингэж юм бол гэсэн нэг тийм л энэ төрдөг юм байна. Тэгээд тэр чинь ингээд өсч хөгжөөл яваад хахаар сүүлдээ бол энэ нийгэмд ерөөс нийгэм л болохгүй. Тэгээд тэр нийгмээс одоо өөрийгөө хөндөрүүлээл ингээл ганцаардаад ирэхээр л нөгөө нийгэм чинь дотор нь одоо яг юу болохгүй байгаа нь харагдаад эхэлж байгаа шин. Тэгээд энэ эмзэглэлийг одоо би юугаар гаргаж ирэх хэвээр болохгүй шүү дээ. Хамаагүй тэрний чинь дээр бид биччихвэл биш одоо хориотой бүх юм одоо хатуу цензуртэй шалгалт хяналттай байгаа нөхцөлд бол
одоо шууд ингээд хилээд явах бас болохгүй. Нэгдүгээр нэг юм шалтгаан байна. Хоёрдугаар яг одоо тэр 80-ад оны донд ер нь хуучинч байсан л да. 80-ад оны дунд үед ирэхэд бол бүр их хэмтрэгцэн. Нам засгаа их магтан дуулдаг. Их олон зохиолч яруу найрагч нар бий болчихгүй юу. Тэгэхээр зэрэг арай өөр бодолтой яваад идэг болсон чинь тэрэнд нь жаахан нэгдүгээр хөрн нэцтэй. Тийм. Тэгэхээр энэ урсгалаас л арай ангид байх хэвээр. Энэ нийгмийн болж өгөхгүй байгаа юм хэлж өгөх хэвээр. Гэсэн нэг тийм бас нэг юу байна. Бас нэг эмзэглэл байж байгаа. Тэгээд тэрнийг яаж илэрхийлэх вэ гэж одоо ухаандаа хэрэг чинээндээ бодсон юм шиг. Тэгэл бодож явж байгаа л ерөөсөө л тэг багтаа үзсэнтэй амтны харан шиг. Тэгээд ихтэй нийгэмд чинь өөрийнх нь тэр харан шиг гаргаж байгаа харан шиг нь бол ерөөсөө амтантай бол айгүй төстэй шүү дээ. Чигтэйхэн төстэй байхгүй юу. Тэгэхээр зэрэг зөрүүлээд тэрнийг эргүүлээд тавьчихаар яаж хүлээж авах нь вэ? Бас нэг юм төрөхгүй юу. Таны одоо анх бичсэн тууж чинь соёо гэж тууж байгаа. Тий. Энэ соёо гэж туужийн тухай одоо нэг биднийг оюутан багт их яригддаг байсан л та. Анх таныг одоо радио руу энэ тууж хөтлөж оруулсан гэж ч бас ярьж байгаа чи сонсч байсан. За тэгээд энэ зохиолчдын нэг их хурал дээр одоо бас нэг юм болсон юм да. Тэгээд гараар бас бичиж тарааж исэн л гэдэг нууцаа. Тий. Оюутнууд 5 5 10 10 гэж бичээл гар бичмэл болгож тарааж исэн хэвлэхгүй их удсан. За тэгээд дараа нь одоо бол бараг 25,000 гаруй хэвлэгдэж дууссан гэдэг ч үлээ. Тэгээд энэ соёо гэдэг энэ туужийг тойрсон энэ зүйлсийн талаар та эргээд дурсвал. Тийм энэ би 86 онд бичиж дуусгасан юм аа. Тэгээд 87 онд ч санаж яхаа энэ гармаа багшийн дугуйланд би чинь юу зохиостой хороонд хоёр нэгдэл байлаа шүү дээ. Яруу найргийн өргөс үгэн гэдэг. Тэгээд би чи анх яруу найргийн нэгдэлд нь байж байгаа. Тэгээд сургуулаа төгсөөд хөдөө хувирлагдаа явчихгүй. Тэгээд нөгөө юу би жил эртэл тэр бүр өдөржөө дугуйланд явсан юм байна. Тэр чи 2 жилийн хугацаатай одоо Горкийн дээд курс ухаантай юм уу маяг нь тий. Бүсийн хэлбэр. Тэгээ 2 жил яваад тэгээд төгсдөг тийм. Тэгээ би нөгөө яруу найргийн төгсч чадаагүй. Тэгээ хөдөө ажиллаж байгаад ирээд эрэхтэй бол мэдээж өөрчлөгч төрсөн үргэлжлсэн үгийн тал руу болчиход ирдэг. Тэгээ ирээд гармаагаан дугуйланд явсан. Муунахаа шиг өөрчлөсөн. Тий. Тэгээд гармаагаан дугуйланд ороод үргэлжлсэн үгт нь ороод явж байгаад тэгээд эсэг чимээгүй явсан. Чи ер нь одоо юу хийдэг юм бэ? Гармаагаан асууж байна. Нэг тууж бичсэн юм аа гэдэг тэрийг унших гэсэн чинь нөгөө тэглэж юм. Тэгээд чи 5 дахь орой цугладаг байхгүй. Тэгээд 5 дахь цуглаад яасан мэдээж орой автобус тартал тарч болоод унаагаа юм чинь. Тэгээд 9 хүртэл уншаад нэгсэн чинь нөгөө чи маргааш хагасанд ер нь эртхэн цуглаанаад чинь сонсчихвол яасан юм бэ гэсэн гармаагүй. Тэгэхээр нөгөө тгий хэлцэл. Тэгэл хагасаантаа хэдүүлээ эргэж цуглаад. Тэгээд тэрнийг уншсан. Уншаад дууссан. Тэгсэн гармаагаа тэгжэнгүй чи одоо ер нь хаана юу хийж байгаа вэ гэж. Тэгээд би тэр үед юунд энэ ханы материалын кабинетд уг нь маркшейдер инженерээр шилжиж ирсэн ухаантай чойроос. Тийм. Тэр чинь бас явдалтай. Гэнт тэргийн шинжтэй үйлдэлийг би чи Дорногов аймгийн прокурорын хяналтанд орсон байсан байхгүй юу. Тэгээд яасан гэхээр хуучин машинуудыг авч Оросын консервацийн шинэ машинаар сольсон хэрэгтэй. Тэгээд тэр маань нөгөө оны тооллогоор гарч ирээд бүх юм зөрчиж байгаа байхгүй. Хуучин машины одоо рамны номер, моторын номер одоо юу ч гэдгийг те ингээд тэр номерууд үүд юм тус тустай. Тэгсэн чинь тэр нөгөө зүр солигдсон машины хөө шал өөр юм чи. Тэгээд тэр хэрэгээр би прокурорт дуудагдаа тэнд баясагчсан байхгүй. Тэгээд сайд экспедицийн даргал одоо би бол чамайг аварч чадахгүй байна чи сайд л чамайг аварна л гэж сайд очилсан бэл нэг юм хүмүүстэй ургалах гэдэг байна. Тэгээ сайд дэрэгдээ авсан. Тэгээд дэрэгдээ авахтаа хайгуулчин сэтгүүлд авсан байхгүй юу. Тэгээд тэнд нэг 3 4 сар явж байсан чи нөгөө хайгуулчин сэтгүүл маань санхүүгийн боломж бол хаагчихсан. Тэгээд одоо би яах вэ гэсэн чи ховд явна уу? Ховд экспедицэд явах уу гэж. Өө өдөөнөөс арай гэж орж ирсэн юм чи. Үгүй би явахгүй явмааргүй байсан. Тэгсэн сайд маань төгөлж өөр ажиллаа болоод. Тэгээ барилгын яамд нэг маркшейдер инженер гэхээр
гүйж чад асуусан чинь одоо геологоор ажиллаж байсан нэг бол аав. Тэгээд намайг ханы материалд маркшетрээр хуваарлсан. Тэгээд маркшетрийг яваад очсон чинь нөгөө шин нөгөө юу нээгдээгүй. Шин нөгөө нэг карьер нээгдчихэж тэнд чи маркшетр ажиллана шүү дээ. Тэгсэн чинь карьер нээгдэх шүү өвөл байсан. Тэгээд карьер нээгдэг учраас юу яая чамаг аав. Тэгтээ юу яая. Одоо ирэх намар карьер нээгдтэл чи нэг төр силисрээр ажиллаж байна уу? Дээд мэргэжлийн цалинтай тэг амархан ажиллагаа гэж. Тэгэхээр нөө тэгээд би тэнд силесрээр орцсон. Тэгээд силеср гэдэг оромтойтой 6 дугаар зэргийн силеср инженер ихэд цалин авчихсан л да. Тэгээ ингээ явж байсан гармаагаа асууж юу хийж байна. Тэгэхээр л одоо гармаагаа гэлээ намайг зохиолчтой хооронд ажилд авах нь гэж тэгтэн баярлахгүй юу. Тэгээд би одоо яста баларч байгаа шүү дээ. Ханы материал силеср хийж байгаа гэсэн чи юу силеср тийм ээ силеср гэсэн. Тэгсэн чинь над нэг бичиг хийгээ. За чи энийг Монголын радиогийн Чойжл гэдэг хүнд авчиграа гэд. Тэгтээ чи цоодлолтой уулзаараа би нэг хэлчихнэ гэд. Нэгдгийн өглөө цоодлогоо залуу зохиолчтой нэглэн эрхлэгч байсан. Цоодлох дээр өгөөд ирсэн чинь гармаа дарганаад нэг өөр өгсөн. За чи энийг нэг сандууч өгдөг өндөөгөр гэд. Бас нэг бичиг хийгээд өгчлөө. Тэгэл хоёр бичиг өөртлөл Монголын радио дээр атсан л да. Тэгээ очиад тэглээ сандууч өгдөг өнтэй уулзаад тэгээд дараад нь Чойжл гэдэг хүнтэй уулзаад тэгээд энэ тууж бол яг миний амьдралд бол ийм өөрчлөлт авчирсан. Тэгээд би Монгол радиогийн сурвалжлагч болсон л да. Зохиолчдын их хурал дээр юу болсон? Тий. Тэгээд эн чи яасан. Тэгээ гармаагаа эхлээ мэдчихгүй юу. Гармаагаа ч одоо зохиолчтой орооны орлогч дарга орлогч байсан байна. Тий, орлогч дарга байхгүй юу. Нэг ийм юутай хөөхд яваад байна гэдэг. Тууж очсон хөөхд яваад байна гэх. Тэгээ яасан Эрдэнэгаа тэгсэнгүй хөөхө чи тэр тууж очсон хүн гэн юу яагаач. Тэрнийг нэг уншуулах арга байна уу. Тэгээд над одоо бичгийн машин байхгүй. Би гараараа бичсэн байж байна. Тэгээ би одоо гараараа их муухай бичдэг шүү дээ. Яах вэ гэдгсэн чи. Гоо яах вэ уншаад үзье. Тэгээ нөгөөдхийн маань аваад уншсан. Тэгээд юу ааснаа ер нь ойлголоо л гэсэн л дээ. Тэр нэг олон юм хэлээгүй. Тэгэл өнгөрс. Тэгээ чимээгүй байгаад байсан. Тэгжсэн чи маамгаа зохиолчтой хооронд дарга болчт юм аа. Тэгээд яасан чинь гармаагаа нэг өдөр тэгж гэн. Нөгөө туужи чинь бишээчээр зохиолоод энэ маам дарахт нэг уншуулчул яа дээ. Гэдэг тэг гэсэн. Тэгээд яасан маам дарга уншсан юм шиг л. Ерөнхий дээр хандлага нь мэддэгдээд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө нөгөөдөл чинь би болоод тэгээ шууд л хэвлэгдчихэл юм бодоод байгаа байхгүй. Байдгүй чимээгүй л яваад байх. Ингээ байжсэн чинь 89 онд хаа 3 жил. Тий. Зохиолчдын эвлэлийн 6 дугаар их хурал гэж болсон шиг санагдчихаа. Дараагийн театрт л болсон юмдаг. Тэгээ тэнд очиод нөгөө оюутан тэр үед ч одоо их олон ялгаатай шүү дээ. Идэвхтэн бичигч одоо юу гэдгээ за тэгэл эхлэн бичигч тэргээд ингээ залуу зохиолч тэргээд ингээ ялгараад явна шүү дээ. Тэгээ бид нар бол нөгөө оюутан идэвхтэн бичигч арайч залуу зохиолч болж байгаа. Тэгээ оюутан тийм нөгөө энэ тэнд одоо дугуйланд явдаг утга зохиолын нэгдэл харьяалагддаг тийм оюутнуудыг ороод суу гэдэг үг хэлэх хэрэггүйгээр зүгээр л их хурд сонирх гэдээ орсон. Тэгэл одоо энэ манай үеийнхэн чинь бүгдээрээ л тийм байсан чи бид нар ороод байж ахгүй юу. Тэгсэн завсарлагаанаар цоодлох хэн ям сүрэн бид гур юунд ороод нойлд орч нуугдж жагаад нэг шилээр хаваагаад очлаа л та. Донзогийн юм сүр. Тий. Дугтын цоодлоо. Тэгээд ороод хоёр хахаа дунд сууж ясан чинь санал шүмжил явахгүй юу. Тэгээд тэр чинь бас нөгөө хуучны одод бас нэлээ зарсангуй чөлөөтэй болсон. Хамгийн түрүүнд линкээ босч ирэл төдөө гойг шөмжилж байгаа, нэлээ ширүүн шөмжилж байгаа. За тэгээд яасан залуучууд ер нь ширүүн өнгөлж байна. Тэгэхээр зэрэгэл цаадлахаас би босчоо гэж асуусан чинь яг гадаг чи суучээл гэ. Тэгсэн чинь нямсран бас яад яарил гэж. Тэгтэр нь босоод хэлцсэн. Та нар хэлж өгдөггүй юм бол би гараараа хувлаад тараана гэдэл нэлээд чанга авчихгүй юу. Тэгээд нэг тийм л юм болсон юм. Тэгээд
Тэгсэн чи тэгсэн дараад нь тэр хурлын завсарлагаанаар нэг хэдэн залуучууд нийлж зураг авахсан байдаг. Одоо энэ 1% над хэн өгсөн л дээ манай төмрийн дашвалтан өгсөн. Дашвалтан гизэг самбуу соргодгийн жаргал сайхан зориг сайхан видео зогсож байгаа. Тэн дотор нэг тэр захтан нэг бас нэг цүнх барьсан нэг танихгүй залуу байгаа байхгүй юу. Тэрний одоо тухайн үед бол таньдаг л байсан юм шиг байна. Бид нар үеийнэ мэддэг л байсан байх л да. Тэгээ одоо бол би нэг сайн танихгүй. Тэгсэн тэр залуу харин дараад нь тэгсэн. Чамд үнэхээр тийм гараараа ховлаа тараач тууж байгаа юм. Асууж. Тэгээ байгаа юм чинь гэдэг тэгсэн. Тэгсэн чи тэгвэл над өчөхгүй юу гэдэг. Тэгээ нөө гармаа дараа ерөөсөн 5% ч илүү цохиулсан байсан. Тэгэд нэгэн зөвхөнд явж байхгүй юу. Маамаа гэж өгцөө. Тэгээд мартцсан. Тэгээ байжсэн чинь нэг өдөр дашвалаар уулзъя гэдэг. Тэгээ уулзсан чинь чи одоо нэг тууж мууж байгаа гэдэг үний яриад байгаа модлоо яриад байгаа юм. Гай нөгөө чинь ширв штт. Нилээ ширв авч яана. Байгаа штт байгаа юм чинь яах юм гээл гэсэн чинь. Тэгвэл чи тэрнийг аваад тэр дор шүрүү дээр яваад оч. Цаадах чинь уралдаа зарлцсан гэдэг. Тэгэхгүй юу. Судлаач дорж хөрөв. Тэр үед ямар ажилтаа байлаа да. Тэр хөрөв дорж хөрөв тэр үед нөгөө соён пэвлийн газар ерөнхий редактор байхгүй юу. Тэгээ дорж хөрөв дээр бариад очсон. Бид бас би нэг муухан тань л да. Тэгээс чи харин нэг юм уралдаан зарлсан өргөсөн юм доо. Тэгээ орман туужууд ирэх хэвээр дөрвжээсээ ирж байна. Наана тавьчих. Тэгэл диалог хацтай тууж дорж хөрөв ширээн дээр очсон л доо. Тэгээд байж л нөгөө чинь нэг тийм уралдаан маягийн юм яваад нэг эхний 5 байрт орсон 5 зохиол хэвлэгдэх болсон юм. Сүрэнжуган армаа, занаган армаа, доржган армаа тэг миний нэг тууж миний төр тууж өгүүлгэн төв нэг нь одоо хэний юм байл одоо марчиж ингээд нэг 5 ном хэвлэгдэх болоо тэгэл хэвлэгдсэн. Хэдэн мэл 90 он тий. Өсгөлтэй. Яагаад би 90 он мэдээд байна гэвэл над яг 5550 төгрөг шагналд өгсөн. Тэгээ би тэр соён пэвлийн газрын санхугаас каснаас нь тийм боотолтой тавьт аваад бүр гайхгүй юу. Гэт энэ мөнгө яахаар ингэ дөрүүлж ингэ цаасаар нотлоо бооцсон байдаг. Тэг. Арай тэг сурвалжлагч бас юм үзүүл үдцсэн байхаар хүн штэ. Тэгсэн чинь тийм нотлоод боосон мөнгийг л анх удаага харж байгаа. Тэгээ нөгөө касан дээр чинь нөгөө ёо шаглаахгүй баах уулсаа очирч байгаа шүү дээ. Тэгсэн жил мөнгөний ажил нарыг ихчээр нөгөө касан дээр нөгөө боотлын задлаад тоолох гэж үстэй. Тэгсэн жил дээр ард байсан болсод хожооч одоо ямар өвчтэй байгаа банкны боотлын задлаа тоолж идэг гэсэн тэнэг өгөө гэдээ даваа цагна. Тэд нар чи яарч байгаа шүү дээ. ATM дээр мөнгө тоолдог Монгол зангаа гаргасан шүү. Тэгэл гарч ирсэн. Тэгээ би тэрийг их тод сантай. Тэгээ тэрнийг авчираад гэртээ ёстой гудсан дараа хийсэн байжсэн чил тэрний дараа л одоо нэг хөдөлгөөл тэр юу гарсан. 20 дугаар тогтоол гэдэг юм гараад миний 5000 төгрөг чи 2500 болоо явцсан юм. Тийм учраас би тэр сайн санаа. Тогтоолоос өмнө гарсан учраас 90 оны юу англигч бодчих. Зохиолч их болдын соёо туужаар нэрт найруулагч Баатар кино бүтээсэн. Зохиолч өөрөө киноны зохиолыг нь бичсэн уг бүтээл Идүүгээ Азийн соёлын фондод хадгалагдаж байгаа лээ. Мөн тэрээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээл Хоймор өнжих нар олон ангит киноны зохиолыг бичсэн байдаг. Ер нь соён билгийн тухайсаа ярьлаа да. Гэхдээ соён билгийн тухай жаахан дэлгэрүүлж яриач таны туужууд соёо бол ялангуяа маш их соёмлог тууж штэ. Одоо тэр хүсээгүй хүүхдээ байх те хүүхд хүсээд хүнээс хүүхдтэй болж байгаа. Тэгээд тэр тухаараа харсан нөхөр те. Тэгэл тэндээс нэг час хийгээл явцдаг. Соён бэлэг гэдэг бол юу штэ. Бас авиасын нэг одоо юу гэх чиглэл гэх үү те. Авиасын л одоо нэг төрөл. Би бол тэгж л ойлгодог. Тэгээд энэ яруу найрагч нар өөрсдөө анзаардаг болохоос энэ шүлгэн дотор шүлэг бол тэр чигээрэл ерөөсөө соён бэлэг зүүн соён яваад байгаа шүү дээ. Мэдрэмж гэдэг чинь л тэр байхгүй юу. Тэгэхээр соён гэдэг юм бол ухамсараас
тэгээ ангид байж идэг. Тэ. Тэр яг одоо юу гэдгийг мэдрэмжээр дамжиж орж ирдэг. Нэг тийм айхтар одоо хүн бусын тийм нэг юу байна л гэж бодоод байна шүү дээ. Энерги гэх юм уу те одоо юу орчин үеийн хэлээр хэрвэл зүгээр юу эрчим одоо тэр эрчим зөв бидний одоо хэлж татсан тэр юугаар бол совин гэдэг бол ерөөсөө тэр тэнд байгаа юм бол гинт одоо тусч орж ирэх мэдрэмж юм байна л гэж одоо би ойлгодог шүү дээ. Гэхдээ тэр яагаад би хумсрын бус гэж яриад байна гэхээр тэр чи ерөөсөө тийм яг тэр зохиол бичиж байгаа эднэр тэр үед бол за би энэ дээр л одоо нэг ийм л одоо хийх хэрэгтэй юм шүү дээ гэсэн тийм ерөөсөө байдгүй. Зөнгөөр л өөрөө урсаал орж ирэл ингээд гаравсан гэдэг дараа нь ингээд уншаад үзэхээр бас хачин юм одоо би бас ийм юм л одоо бодож ирсэн байх таа гэж гайхмаар тийм сонир байдаг. Тэр одоо ялангуяа тэр аавынхан хөл тэр хүү төрөөд алдагдж байгаа тий. Тэгээд тэгж төрөөд муу нохоо бол ухамсартай нэг өгсөн нэр байх л та. Тэгээд тэр бүх юмны нэг эргэлтэн дээр чон л ингээл ард нь улаад идэх байхгүй. Тэр бол айхтар чанаралтай соёо тууж юм бэлгэлтэй. Бэлгэлтэй гэхдээ хашийн соёнтой байхгүй тий. Тэр нь бол соёогийн сайн чанар ш одоо юм уншигчдад хэлэхэд уншсан хүмүүс бол ингээ ярангуй шууд ойлгочих жоо. Тэгээд ер нь л тийм шүү. Унших хүн хэлэхэд бол бас нэг тийм сонь тал бий. Тийм ээ. Ухаандаа тухайн үед би одоо тэр одоо социалист, коммунист үзэл суртал тэр нийгмийг л одоо тэгж харж ирсэн юм шиг. Тэр надад л одоо мэдрэгдээд байгаа юм л тэр байгаа байхгүй юу. Тэгэхээр яа гэхээр тууж бол одоо яг тухайн үед одоо ч гэсэн ялгаа байхгүй. Нийгмийг ингээд дундуур ингээд юу гэдэг өдөлгөр хэлвэл одоо хям шиг ингээд ирчиж тавьж байгаа л нэг хэсгийг л одоо гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Яг би энийг ингээд гаргаад тавихад л манай нийгмийн ерөнхий дүр төрх харагд бүх юм нь одоо энэ дотор харагдах хэрэгтэй. Тэгэл чаддаг ч юм байна. Яг хөө зүгээр ингээд орлого болоод үлддэг тохиолдолч байна л да тий. Тэгэл одоо тэдний л нэг нь л байх. Тэгээ орлого байх л гэж би бодчих шүү дээ. Дорж утгаа тэнгэр дуурахын өмнө гэж дууж байдаг тий. Тэгээд таны дуужууд, норуу зохиолчийн дуужууд бүгд цаанаа нэг тийм тамиртай л да. Яг дорж утгаа бол ерөнхийдөө сэтгэл зүйн шинжтэй. Уран зохиолоос жоохон дайлуулж бичдэг хүн шүү дээ. Өөрийнх арга болж тийм. Тэгээд дорж утгаа хахтар бол угаасаа зүгээр тэмцлийн санаа бол илэрхий байдаг. Өөрийнх нь арга шинж тийм юмдаа зохиолж байгаа. Танихтар болохоор уран зохиоллог байхгүй. Тэгээд тэрнийг амьдрал донд бидчиж яваа тэр залуу хүн те муу нохоо гэж залуу те. Тэгээд тэр хүн айхтар оюунлаг чадaltaй юм шиг сэтгэлээр өөрийн бодлого үеч юм шиг те. Тэр бол тэр зөрчилтэй дүрлэлтэй. Тэгээд тэрний цаана бол тэр хүнийг дүтлүүлээд юм болгоноос нэг хаацаалаад ч юм уу эсвэл те нэг хэцүү хүнд үеуд нэргэлтүүд дээр нэг ингээл улаал нэг чонл гарталтан гүйж яваа юм шиг тэгэхээр санагддаг нь бол одоо бол соёо туужийг унших болгон дард ингээд арьс хөрзөг шиг болдог нэг ганц чанар байхгүй тий. Миний л бодолтой гэдэг. Та одоо түрүү ярьлаа шүү дээ. Анх яруу найргийн дугууланд байсан гэдэг. Тий. Өргөлжсөн хөрнөл зохиол руу орохоос өмнө. Тэгээ таны битүү өмөр гээд яруу найргийн бүр бэлдээ тавьсан юм төвөр байдаг гэж ер нь тий. Яруу найр гэж байгаа. Содон бэлд бас биетэрэ байгаа. Одоо ингээд жишээ нь амьдрал дээр одоо ингээд яруу найраг шүлэг зохиол шүлэгэн оролцдог маш олон залуучууд яруу найраг бичиж хагаад хүүрнэл зохиол бичих гэр юм болж өгдөггүй юм өндөрлөлтэй талууд байдаг л та. Та анх ингээд яруу найргийн дугуулж явжсэн яруу найраг бичиж исэн ийм хүний хувьд хүүрнэл зохиол руу ер нь яаж хөрвж шилжсэн энэ талаар бас яруу сайн байх бол. Тэг энэ тэр хөдөө явснаас бас л доо. Анх би чинь ингээд шүлэг бичээд л явдаг. Тэгэл утга зохиолын их сургуулийн утга зохиолын нэгдэл дээр ирээд ингээд анх шүлэг уншсан. Тэгэл нэгдлийнхэн маань намайг гэж одоо чи яруу найрагч болох юм байна гэж. Дулан багш эднэр бол их таатай хүлээж авсан л та. Тэгэл би чинь өөрийгөө яруу найрагч гэж бодсон. Тэгэл тэр зохиолтой хоорондор болдог одоо залуу уран бүтээлч зөвлөгөө өдрүүд эднэр одоо тийм юм дээр очиод шүлэг уншаалгүй гэдэг. Тэгэл явж байсан чинь 5 минутын шүлгийн уралдаан зарлал
Тэгсэн тэнд назуулж төрүүлээл тэгэл нөгөө явуулан найрагчаас чинь 25 төгрөг юутай ч авчих шиг Монголын шилдэг яруу найраг төвөртэй аваад нэр тэгэхээр би ер нь яруу найрагч юм байна гэдэл өөртөө итгэцэн. Тэгээд залуу яруу найрагчдын донд нэг шүлгийн номны уралдаан зарлагдав. Тэгээд нөгөө ихтгэлтэй амтан чи яадгийн нөгөөдөлөөсөө шилж байгаа л за энэ гайгүй юм гээд тэр нэг тэгшний 50 шүлэг болдог шиг үлээ дээ. Тэгээд нэг төвөр үлдээд явуулсан чинь байр эзэлчих. Тэгээд тэр үед одоо байр эзлэхээр одоо өнөөдөр шиг ингээд мөнгө шаналдаг нэг хүмүүс юм байхгүй. Юу яах эрх өгнө, хэвлүүлэх эрх өгнө, хэвлэгдэх одоо эргэл авч байгаа. Тэгэл хэвлэгдэх болоод яг тэр үед залуу зохиолчдын одоо секторын эрхлэгчээр оройгоо байсан. Тэгээ оройгоо дээр одоо тэр юу цугларсан юм байл. Одоо хэвлэгдэх хэвээр юм. Тэгээ шин номын төлөвлөгөө гэдэг юмд ороод явчихсан шүү дээ. Одоо тэр чинь нэг үнэлгээ эдгээр тавигдсан байгаа мó их хөөрхөн. Тэр чинь мөрөөр үнэлэгдэх. Одоо жишээ нь төрийн шагналт яваа холбоо нэг мөр нь бол одоо тухайн үед 9 төгрөг гэдэг байсан баха. Тэгээд одоо нөгөө мундагчууд чинь 7 төгрөг 5 төгрөг нөгөө явж шít. Тэгээд маним эцсийнх бол одоо тэрэн дээр хөөрхөн үнэлгээтэй 2 төгрөг 3 төгрөг гэж ашиг. 3 төгрөг бол бас нэг мөр. Тий. 3 төгрөг бол муу мөнгө шүү дээ. Тэгэл яасан тэгээд над үзүүлж ирсэн. За ийм үнэлгээтэйгээр ингээ явлаа шүү гэд. Тэгэл байжсэн чинь нөгөө арчсан хувьсгал юм хүм болоод тэгэл нөгөө өмнө жужигнадаг цаг эхлээл хааштай нөгөө төлөвлөгөөнд орж исэн ном нь чи хэвлэгдэхэ болчихгүй юу. Тэгэл хэвлэгдэхэ болсон юм чи ашиг ихэ аваа хадгалж игээд би ч ерөөсө 2% цагцсан байгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө хувийг нөгөө дорн гогт ахынтаа очиж явж байхдаа ахынтаа явж мартцсан. Тэгээ нөгөө өтх маань ах маань ч одоо яасан юм гэдэггүй. Тэгээ нэг мэдсэн чинь нөгөө төхөө алгуулсан. Ингээ үлдсээр ганц өвлөж байгаа байхгүй. Тэгэнгүүт л ерөөсөө за ямар шүл сонголоо тэрнийг ээжвэр мартцсан. Тэгээд ураанхаа гоо дээр ирэл ерөөсөө би юу аавь. Тэгсэн маань айгаад агсан ч олдгүй. Ой мөр. Хар залуу өөрөө байсан юм. Оо найзаа ерөөсөө алга болгоц юм байна оо тэгээд. Тэгээ бид ярьж одоо тэр зохиолчтой хорооны одоо нэг архив эднэр чинь бүр ингээд эмх самбараа халтцсан. Хойлолдоо тодголдаад одоо тэр даштай дугой одоо маний юм чөлдсөн явж байгаа забраа галцсан л да. Тэгээд хэрэн дотор орж нэг өдөржингөө хайгаа тэгээ байтгаа болдог. За алгаа л гэсэн. Тэгэл за ингээл өнгөрчтэй. За дуусч байна даа гэж бодлоо. За тэр үеч бас нөгөө тууж маань бас хэвлэгдэх болцоо. Тийм болохоор бас та санаа амарцсан. Ханахын янзтай. Амрах янзтай болцсон. Ингээл өнгөрсөн. За яг одоо нөгөө шүүж авсан их одоо гар норгууд маань над байж байгаа болохоор за одоо нэг тийм шүлгэнүүд байсан гэдэг төрүүчээсэн зарим нь санаад нөгөө дэвтэр дээр ингээд шууд тавиад ингээд за нэг ийм л төвөр болсон юм байна гэдэг. Би тэгээ ерөнхийдөө нэг 20 хэдийг бол шуудцсан шүү. Сэргээс. Тий, сэргээгээд дэвтэр дээр. Тэгээд тэрнээс цаашх нь байхгүй. Тэгэл тэгсэн чинь 14 онд Америкаас ирчээд явж байгаад соотойгоо нэг таарлаа. Соднон бил яруу найрагч. Тий, соднон бил яруу найрагчтай. Тэгсэн чинь үгүй чиний нэг юу гэж байна. Битүүн мөр гэж нэг шүлгийн төвөр байна. Тэр чинь энэ хятад ачигчээс хогийн контейнер дотор юу хог цаасны контейнер дотор байж байгаа нь би лов шухаж явж байгаад холоод хатгалсан байгаа шүү гэдэг. Тэгээ манай хүн 10 жил тэрнийг хатгалсан баг. Сайхан сэтгэлээ. Тий. Тэгсэн чинь тэр бол ураахаагүй ай чангаар сэрэмж алдаагүй байл. Манай хүн бол яг хийдгээ хийгээл хэвлэн камерат руу явуулсан. Тэр нөгөө юугаар орд юм бэл шүү дээ бас. Хэвлэн газраар ороод. Тэгээд тэнд чинь одоо техник редактор нар одоо бүх юмнууд нь хийгдээд. Тэгээд яг хэвлэх рүү шилжчихсэн байсан энэ л нөгөө тэр үеийн өмнө самч өмүүлэл. Тэгээд чинь нэгэнтээ төлөвлөгөө номнууд хэвлэхтэй болонгот л нөгөө ч хог цаасгүй. Тэрнээс биш манай хингуй бол одоо яг ураахаа гол үргээ гүйцэтгэсэн хэвлэн газар бол үргээ гүйцэтгэсэн цоодлах бол уншаад одоо
өмнөх үгээ бичээд дээр чинь хавцсан малчныхан зураг мураг зурагдсан байгаа. Бүх юм нь бэлэн болоод хэвлэх үйлдвэрлэл очсон байсан. Тэгээд соо манад тэрийг өгөөд тэгээд Соднопил найрагч юм байна гэж одоо нөгөө хуучин төврөөр дээр авсан. Эртэд нямаад нэг уншуулсан, нямаа нэг уншиж үзсэн. Гүнайцаа сони юм биш таа бас. Яахан зүгээр цаг үеийн хувьд жаахан хоцрогдмол юм. Гэхдээ тэр үед бид нар одоо нэг 20-д настай усад нэг ингэ бодож явсан гэхээр нэг ийм хөршлөг бичиж явжсэн гэхээр бас наач бол одоо бол их сони хэвлүүлээч л гэж л. Үгүй хэрэггүй зүгээр яах байж дурсгалтай юм л гэж. Тэгээд одоо шүлэг бичиж ягаад одоо хүрнэл зохиол руу ороход одоо энэ залуучуудад бас бэрхшээл байна гэдэг. Та одоо тийм туршлагаасаа хуваалцаач гэж. Тийм тэр бас юу уншаад байна гэдгээс бас их болд юм байна. Тэгээд би чинь нөгөө яруу наргийн дугуйланд явж байгаад л тэр үчир стан шүлгийн ном уншдаг байхгүй юу. Тэгж жагаад нөгөө хөдөө очиад ингээд яасан чинь хөдөө ажиллаад ихэсэн чинь шүлгийн ном човор байла. Би нэг цөөхөн хэд номтой очсон нөгөөдгөө бүр илэгдэл уншсан. За тэгээд ингээд сумын номын самд яваад очиж голдоо үргэлсэн үгийн номнууд байж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдүүлийг чинь одоо авч уншаад л. Тэгээд миний өөрийн геолог амьдрал маань бас хүний геологийн амьдрал гэдэг чиг сонирч бас. Зүгээр жирийн улсад бол ингээл нэг ногоон хөтөө чулуун дээр явж байгаа л хар өнгөтэй чулуу руу ороод тэгээд нэг элстэй тааралдаач гэдэг юм ингээ явна штэ тийм юм байна л гэж харна. Нөгөө геологийн нүдээр ингээд харахаар нэг ертөнцөөс нөгөө ертөнц рүү ордог. Жишээ нь одоо Сэлүүрийн галваас Дивана гал руу орчлоо. Гэт инхээр бид нар ч нөгөө онлын үед үзсэн. Сэлүүрийн гал бол одоо тийм далай тэнгис тийм юмтай. Диваны гал бол тийм амтай амьдэрсэн тийм ертөнц байсан гэдэг. Тэгээд ингээд яваад исэн чинь сүүлдээ миний тэр юу ингээд ховроод исэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө өргөлсөн үгээ уншичаал тэгээд бүхэл бүтэн 50-60 сая жилийн түүхтэй нэг ирнээс нөгөө ирэн рүү алхаж ороод яваад байгаа хүн чинь бодол санаа нэг сонирн болд юм байна. Тэгээд би анхныхаа өргөлсөн үгийн зохиол гэж хэлгэж хэцүү юм л да. Нэг тууж гэж хагаад л нэг цэцгнээс синкер гэж нэг тууж бичихгүй юу. Тэр нь яах вэ одоо нэг залуу нэг хүүхэнд дурлаад тэгээд тэрнийхээ араас гүгээд байсан чинь нөгөө хүүхэн тоосонгүй. Тэгээ нөгөө залуу чинь геолог болоод тэгээ хөдөө ажиллаж явахдаа тэгээ дандаа тэрнийг л бодож идэг байхгүй. Тэгээд нөгөө мөрөөдөл одоо Яваны эрэнд ингээд очсон нөгөө хүүхэнтэйгээ хоёулаа Яваны эрэнд очсон мөн ухаандаа 70 сая жилийн өмнө очсон явж байгаа шүү дээ. Тэгээд одоо дараад нэг мэдсэн нөгөө чулуулагч өөрчлөгдөд юурын галах түрээд ирэн тэ. Тэгэл юурын галын чулуун дээр ирэнгүүтэл нөгөө хүүхэнтэйгээ хоёулаа динзавр унтсан ч явж байгаа шиг нэг ийм нэг тийм хөрхөн яхад одоо нэг жоохон хувиралтай тийм. Хамгийн сүүлд яасан гэхээр нөгөө хүүхэн нь нэлээд тийм дотн бардаа үргэжсэн найстай суугаад тэгээ хүүтэй болж гэнэ дуулахгүй юу. Тэгээ манай хүн тэр хүүт нэг бэлэг өгчихсэн ингээд зориуд бүр чөлөө аваад тэгээд хотын бүгдлгүүрээр хэсч явж аваад тэгээ нэг юм цэнхэр тэрэг бүгдийн тэрэг бүр хайсаар яваад тэгээд тэр тэргээ олж байгаа. Тэгээд тэрнийг л өгч байгаа. Тэр тэрэндээ цэцгнээс цэнхэр өнгөтэй гэсэн нэг тийм туучл юм л байна. Тэгээд тэрнийг би нямаад уншуулсан юм нэлээд дээрээ. Тэ яасан чи нямаа маань тэгж нэгүй энэ найзаа чи юу юм бэ штэ. Яруу найрагч чиний шүлгэнүүд нэг л болж өгөхгүй байсан. Чи яруу найрагч биш юу? Русгийн зохиолч юм байна штэ. Хэдэн он? 80 хэд он. 84 5 оны л. Данцгийн юм яруу найрагч. Тий. Чи чи үргэлжсэн юм байсан байж таа найзаа. Гүнээр тийм юм болов. Тэгэл эдүүгэл мэдсэн. Тэгээ явсан тэр цэцгнээс цэнхэр гэдэг нь нямаад их таалагдсан юм шиг лээ. Тэгээд дараад нь над цэцгнээс цэнхэр гэж зориулшүүлэг бичсэн л дээ. Инколдтой болж. Дээрээс ингээд ном уншаад тэгээд нөгөө номуудаа дотроо ингээд задлаад энэ дүр нь юм учиртай юм байна, энэ юм учиртай юм байна гэж задлаад ингээд энэ ном энэ тууж юм уу энэ арман бол энэ тухайд өгүүлсэн юм байна гэдэг ингээд аяндаа ингээд өөрөө задлагдаг болоод ингээд задлаад ирэхдээ зэрэгэл сүүлдээ нөгөө дөрөвтэйгээ ажилтдаг болоод ер нь дүр нь одоо яаж ажиллаж байгаа гэхэд тархитгоо дотор л явна шүү дээ. Тэрнээс
одоо яг кино зохиол шиг за энэ бол яг ийм планаар ингэж харагдах хэрэгтэй юм гэдэг тэр юм бол харагдахгүй шүү дээ. Тэгжил одоо өөрөөсөө өөрөө орсон юм. Орчин үеийн залуучуудын одоо над хэд хэдэн тийм юу байна л да залуучуудын өгүүлэлэг байна, тууж байна, таны уншаач гэдэг. Тэгэд ингээд уншаад үзэхээр би бас хэлдэг юм л да. Тэр дүр боловсрч бүтээгдэх тэр үйл явц их бүрхэг байна. Тэр бол яруу найрагч яахаарахгүй яруу найрагч сэтгэлгээ байгаа байхгүй. Тэгээд тэрнийг нөгөө өөрөө дотроо бодцоод бодсноо яг нөгөө шүлгийн хэлбэртэй буулгаад байгаа байхгүй. Яруу найраг бол одоо ингээ бадгалаад очсон те. Өрөөсөн үгийг бол яг одоо тэр бадгалж байгаа юм шиг мөртөөрөө сэтгээд ингээд юу яхаар ингээд бичгээр тэр гарч ирэх ёстой дүр нь яруу найрагч сэтгэлд нь үлчээд байгаа байхгүй. Гарахгүй байдаг гэсэн. Гарахгүй. Яруу юу шүлгэнд бол жишээ нь яруу найрагт бол яг нэг тодорхой дүр гаргалгүйгээр санаа хэлж болно шүү дээ. Ухаантай яг ийм л юм яваад байгаа байхгүй. Тэгээд одоо залуучууд хэлдэггүй наад дүрээ чи задлаад бодоо. Тэгээд санаа байгаа юм. Санаа бол нэг зүйл гэж Магнагой хэлдэг гэсэн. Санаа бол чиний хамгийн ихний чинь зүйл. Энэ дээр чинь чам дээр юу нэмэгч зохиол болох вэ? Уран санаа гэдэг юм байна шүү дээ. Тэгээд тэр уран санаа гэдэг бид нар бас ойлгохгүй их удаа явсан юм аа. Тэгээд одоо ингээд бодож байхад тэр уран санаа гэдэг бол тэр ердөөл тэр дүр боловсруулалт. Тэгэхээр нөгөө санаагийн чинь нөгөө дөрүүдтэй шингээж өгнө шүү дээ. Ингэжээч сая одоо зохиол бий болох нь айл гэж. Уран зохиолын тухай яриа нэвтрүүлэг. Одоо таны пан ингээд тууж байхад та нөгөө яг тэр пан тууж дээр гарч байгаа тэр хоёр залууг хөвсгөлд явж байгахдаа ер нь тэрийг харж исэн бүр нохоотой нь гурвууланг нь харж исэн. Тэгээ бодож явсан гэд нэг ярилцлаганд хэлсэн мэл л дээ. Жишээ нь за зарим дүр одоо ингээм амьдрал дээр байгаа тийм дүрийг авах, зарим дүр дээр одоо ингээ бодит хүнийг бодох, зарим нь одоо санаанаасаа шууд зохиох энэ төр гэдэг янз бүрийн дүр бүтээх аргууд байна шүү дээ. Ер нь нэг хүн одоо ингээ хувь хүн дотроо тийм олон дүр бүтээх тийм одоо боломж хэр байдیں۔ Хэцүү асуулт байна. За тэр панангийн их усур бол үнэхээр тэр хөвсгөлд улсын явдал л да. Одоо нөгөө малчин нэвтрүүлгээ хийх явж штэ. Ханаг айлд очсон чинь 4 гэр байгаа юм л да. Тэгээ бас нэг гэр нь бол бүр ингээ шинэ гэр гэдэг нь бол ойлгочих. Хажууд нь одоо илүүгээр банаг нь байж байгаа штэ. Тэгээ ингээд яасан тэгэл эхлээл аав ээжэнд нь буусан чинь одоо чигтхэн төгтөө сайхан айл байна. Тэгээ ингээл тэн чинь юу вэ? Нэгдлийн орлогч дараа газарчлаад ингээд замчлаад цуг явьжсэн. Тэгээд тэднийд ороод ингээд цай цуугаад хоол цайч боллоо. Тэгээд нэлээ оройтож очиод бид нар хонох болчихгүй юу? Дарга манай тонч. Сурвалжлж жолооч хүүгэнд ороод тончих гэдэг юм. Тэр нэг хүүгийнх нь байгаа юм байна. Ингээд ингээд орсон чинь хоёр жоох юм. Тэг. Өөр нь нэг л 14 5 нэтрэх. Тэгээ үүдэнтэй нэг бас нэг жоохон гөлөг хэвж байгаа. Тэр үуч бүх юм шиг айлгаа. Тэгээд гэсэн одоо тэр тухайн тэр үед айл болгоно их тийм торгомсог гоё торгон хөшгтэй байгаагүй. Тэгэд бол тэднийг ингээд ерөөсөө бүр зориуд бэлдсэн илэрхий байгаа байхгүй. Их гоё тийм торгомсог гоё хөшгтэй тэгээ хөшгөн бол ингээд нөгөө хийгээ явдаг алхаа явдаг шүү дээ. Тийм одоо улаан бол ингээд үзүүлэн шиг одоо музей үзүүлэн шүү тийм гоё айл байгаа байхгүй. Тэгээ жолооч дээр тэнд хончоод өглөө ус гарнуураа угаачаад орж ирээ гэсэн чинь нөгөө охин цайж анаад тэгээ нөгөө жоохон хөвгөнд хоймроо дээл нөмрөөд завлаас очиж. Тэгэл өгшөө энэ хүмүүсийн цай эднэр гэдэг. Нилээ тийм хөөрхө яриа хөөр. Хэвлөх. Тэгэл цай цоо уучаал явцгаас. Тэгээ явж исэн сонирхолтой болдоггүй энэ хоёр ер нь насан турсан уу? Нөгөө нэгдлийн орлогч бас асуухгүй юу? Үгүй одоо манайх их хэцүү шүү. Яагаад одоо энэ та нар одоо ариусгатай улсууд ээж чинь хууль мөрөлчд ингэж болохгүй шүү дээ.
гэж хадгалаад л одоо 16 долоо өгч паспорт авчиж л одоо гэрэлтийн байгаа ч гэсэн чинь энэ хоёр одоо эдний хоёрын нэгэ малтай юм аа. Тий. Одоо охины талынхч хүүгийн талынхч одоо мал нь нөгөө нэглийн тогтоосон хэмжээнээс хэтрээд байхгүй юу. Тэгэхээр одоо хоёр хэсэг ярьж байгаа. Бүл өсгсөн хүүхдүүдийг гэрлүүлээд мал таслаад өгчийгээд тэгээ хүүхдүүдээ гэрлүүлээд мал таслаад өгсөн. Тийм явдлын өдөөгөр нөгөө мэрсэр гэлтгүй байсан юм бэл. Тэгэхээр нөгөө хатуу тогтоогод өгсөн юунаас л болоод 75 билүү амны чинь. Тий. Тий. Амны мал 75 75 ингээд тогтооцсон. Ийм учиртай. Тэгэл ирчгээд байж исэн чинь хин манай радиод нор өрөн чинь гэж их сайн диктор байсан л да. Тэгээ нэг өдөр хоол идэ суужсэн чинь манай ноёо ирлээ. Ажил дээр суугаад синкэс айгуу сони үнслээ. Сая өгөн чи заханд явчихсан чинь нэг одоо банкар нохоо 3 чон орцсон байна. Одоо ч сайхан банкар. Тэгээ одоо нөгөө тий чинь галзуурсан бэлсэн гээд алах гээд байдаг. Тэгээ би ясаа бүр тэмцээ алуулахгүй гээд. Тэгсээр байгаа тэгээд галзуурын тариа мараа нэг юм эсхийгээр дарж болж хагаад хийгээд тэгээд тэр ер нь гайгүй болсон баг. Гэхдээ чи энэ тухайн нэг юм бичээч гэдгийг. Тэгсэн чинь нөгөө нэг мөнгөлөг чинь харагдаа сэркэд явчихна. Яг тэр тухай байдаг те. Тэр гал чонтой яагаад. Тий. Тэгээд энэ ер нь дөрүүдийн тухайд бол амьдралаас гарна. Явцын дунд хоёр одоо амьдрал дээр байсан хоёр дүрийг холбох бас нэг одоо холбогч байж болно шүү дээ. Одоо сагсны холбогч тоглогч гэдэг үстэй тий. Тэр шиг нэг холбогч дүр байж болно тий. Тэр бол тэрнийг бол зохиоч чад ердөө гимгүй. Тий. Яагаад гэвэл тэр чинь өөр тэр цаад нөгөө холбож байгаа хоёр хүнийхээ амьдралыг нааш нь тодсгож өгдөг. Нэг ёсны одоо их сайн туслах дүр явж байгаа байхгүй киноны. Тийм учраас тэн дээр жаахан фантазид нар янз бүрийн юм хийхэд бол ерөн юм л гэж боддог шүү дээ. Тэгэхээр та одоо жишээ нь тэр хоёр залууг хараад нэг хараал өнгөрсөн байх гэсэн үг шүү дээ. Ямар ааш аягтай тэрийг одоо бүгдийг л өөрөө зохиож таарна шүү дээ. Өөрөө боловсруулж таарна. Тэгэхээр тэн дээр яасан гэхээр одоо тэр хоёр хөөрхөн жаахан юм чи холбож өг. Одоо нэг дөр хэрэгтэй бол сайн нэмнэ хэлдэг тий. Энэ бол нөгөө нор өрөн чигээ хэлж ирж байгаа. Миний харсан гүлгний одоо дараагийн одоо том нас нь насан төрсөн нас нь тэр 3 чон барьдаг банкаа байгаа. Одоо тэр паан бол холбогч болж штэ. Тэгэхээр паан дээр бол юу ч аваач хийж болно. Энэ бол одоо миний хэр зэрэг фантази итгэхүү одоо юу гэдгийг хэр зэрэг хийсвэрс итгэхүү хэр зэрэг зүүн сойгонгороо мэдрэхүү те гэдэг одоо энэс бол тухайн үед бол яасан гэхээр нэг нөгөө хэлэхэд би одоо нөгөө сэтгүүлч болоод амьдралын дунд ороод ирсэн чинь бүр хачаа юмтай таарч байгаа байхгүй. Тэгэл нөгөө нийгмийн чинь бүр ингээд үзэн ядаад бүр одоо дотроо бол одоо цорхирцсан явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэрний хэрэг нөхөр дээр л одоо бүх юм байж оолж болох юм байна. Гэхдээ тэр нөхөр тэргээрээ л тэнд өөр засал байхгүй. Гэсэн нэг тийм эсрэг одоо юу гэдэг эсрэггүй бодлох юм тухайн хэллэгээр үү. Yen төгсгөл байхгүй. Тий, байхгүй. Гэсэн нэг юм орж ирж байгаа байхгүй. Ийм л одоо учиртай юм байна. Тэгээд тэр дотор гараад ирж байгаа павуу бол яг одоо зүүн совингийн дүр байсан. Тэнийг би сүүлд нь ойлгосон. Надаас Орната павуугаа асуусан. Яагаад энэ павуу заавал одоо тэр холоос ирж байгаа? Яг хажууд айлынх нь хүн байж болов. Тэгэд бол би хэлжсэн л да. Тэр чинь бас 98 оны үед юм байна. Яриа юм уу тий? Рената Бауэр Монгол судлаач. Тий. Баугаа над бол мэдрэгдсэн юм юу гэхээр манай нийгэмд Монголын одоо юмыг одоо бид нэр хэрэглэж амьдарч хэвш тассан юмыг өөрчлөх ямар нэгэн гадны хүчин зүйл орж ирэх гэж юм гэдэг нь тэр 80 онд л одоо над мэдрэгдсэн байсан юм байна. Тэр нөхөр бол нөхөр Баав. Ингэж одоо хариулцмаар төгсдөг шүү тий. Ингэж л хариулж ирсэн л да.
Зохиолч их болд 2015 онд шинэхэн зохиолуудаа эмхэтгэн өвс ногоо аниргүй төврээ хэвлүүлжээ. Мөн 3 тисээс Чикаго хүртэл дурсамж туужаа захимаар уншигчдтайгаа хуваалцсан юм. Зохиолчийн алдарт Панн тууж нь герман хэлнээр орчуулагдан 2016 онд хэвлэгджээ. За би бол таныг нэлээд онготтой хөрөл зохиолч боддог. Хүчээр дагшуулж дайрдаг хүмүүс байдаг. Нэр дурдах хэцүү юм те. Дими. Та бол ер нь бол их зовлонгоо уншигддаг. Цаанаа бол зовлонгоо бичсэн болов ч гэдгийг мэдрэгддэг байхгүй. Энэ их сайхан хувь тавилан. Бас их гоё зүйл юм л да зохиолч хүний хувьд. Бахархмар ч юм шиг те. Яруу найрагчийн хувьд бол онгод шууд бийжээд мөрөн дээрээ харагддаг. Таны хувьд онгод гэдэг зүйлийг яг юу гэж ойлгож байна вэ? Онгодтой байсан цаг үе, онгодтой бичсэн мөчүүд жишээ мишээч одоо байгаа тийм. Одоо хамгийн тод дурсамж бол одоо юу вэ? Яг соёог бичиж байхад манайх баян шунд юунд ийсэн. Гэртээ ийсэн. Аавынхаа хашаанд. Тэгээд би чинь нөгөө өдөр нь ажилтай. Тэгэл ирээл унтчихна. Унтчаад л нөгөө хүүхэд жоохтой унтсны дараа шүн босоо суудаг байхгүй. Долж нөгөө хинтээ уулздаг штэ нөгөө эмч тий. Чагнаа Дүүст. Тий. Дүүст байна уу? Дүүст яах нь юу ч захтнаад байна уу гэдэг хэлээ. Яг тэрэн дээр явж байсан санагдаад идэв. Тэгсэн чинь л гэмтхэн намайг нэг юм дууцаа. Гүйвэр одоо тэгэл яг одоо гэрээ чанга хойноос дуудаад байгаа байхгүй. Дүүн үл висэн. Тэгээс юм бичгээ болоод ингээд чагсаж чинь яг гэрээ ард нэг тийм нэг тодорхойгүй дүрстэй амтан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нь тэгээ тэр амтан бол намайг дуудаад байна гэдэг тийм юу мэдрэмж над ирээд байгаа байхгүй. Тэгээд жах айс. За энэ ер нь би ер нь юу болж арай энэ оюухан дээр өрсөлд орж байгаа шүү. Солиогоо зуу. Тэгээ чимээ чагнаад жаахан суус ер нь энийг орчдөг юм билүү гэж бодохгүй юу. Тэгсэн чи яг энэ гэр дээр ингээд амт өвсрээд эхлэхгүй юу. Хөнгөөлтэй амт. Тэр ингээд чимээ дуулдаад. Чимээ дуулдаад. Чимээ дуулж. Бүр одоо нэг муур ингээд гэрдээ гүөхд ингээд саргаад яадаг штэ. Тэг чимээ гардаг штэ өмснийх нь. Яг тийм чимээ гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр нь за энэ муур л юу яаж байгаа юм бэ? Гэр дээр өмөлөд ер нь гэрээ хардч муур байсан юм байна. Гэж бодохгүй юу. Тэгээд манай аав нэг том тийм сэгсүүргэн дээл гэдгсэн юм. Шөн жорлон морлоо явахдаа нөмрөө гардаг. Нөгөөх нь нөмрөө гарсан. Юм байдгүй. Тэр нөгөө тэр үед ингээд гэрдээгөр ингээд цас орцсон. Мөрөөд. Мөр байхгүй. Шагарч идэн тосгоо ингээд хараад байгаа. Юу ч. Тэгээд уцаж орж ирээд нөгөөдгөө өргөжлөлөө бичээд тэгсэн чинь яг одоо бүр яг чихэнд дийлж байгаа байхгүй. Гараад ир. Нэг бол та гараад ир. Юм үзэл. Тэгэхээр эхнэрээ дуудаад сэрэлээ. За одоо чи чаган чагараа гэр дээр амтэн явна. Тэгэхгүй. Нөгөө чинь нойроо харуулаад за муур зурлал яваа байгаа. Гэхдээ чи чимээгийн чаган гэхдээ яг муур биш. Муурнаас арай л хөнгөх мөртлөө муур шиг майчдаг амтан байдаг гэдэггүй юу. Яад яасан чинь манай нойрон гэлсэй гэл өрөөснөө дээрээс чагнаад байдаг. Тэгсэн чи яг нөгөө амтан чинь явж байгаа байхгүй. Дэгдээл ингээл үсрээл ингээл ягаад танд юм биш тийш үсчээл ингээд байгаа байхгүй. Тэгээд нэг яг хөлийнхэн чимээ сарах гэдэг. Юм майж байгаа юм шиг. За одоо сонсогч ирвэсч. Юу ч сонсогдохгүй байна. Чи юу сонсоод байгаа юм? Гэхдээ амтын ингээд үсэрдэг гэдэг. Тэгсэн чи энэ галзуурах гэж байгаа хаа. Ичээ шүү. Яг түрүү чи миний бод хэлж шүү. Одоо арай тэг гэж. Наад нэг зохиол шиг болоо чи. Зөөр л одоо ажиллаа хийгээд амьдраад яв. Ойлоо гарыг. Яах гэдэг юм. Бис манер айгаад байгаа байхгүй. Гүй зүгээр гарыг. Гадаа нэг юм бай. Эсэж чи. За гарыг. Тэгээд дээлээ нэмрээ хойлоорс юу ч байхгүй юм чи. Дөрөвний миний явсан мөр тэгэл бол өөр юм байна. Ичээгээд гэрээ ингээ хагас хороолцоод тэгээ буцаа явсан байгаа байхгүй. Хойроосоо жаахан өнгөрчөөд
Тэгээ буцаа явсан. Яг тэр мөрөл байгаа. Тэгээ өөр юм байхгүй. Ирлэг ингээд дээр дахиад яатсан болоо гэдэг гэсэн бас байхгүй. Дээр мөр. Тэгээ яасан чинь чи ерөөсөө юу яа. Хэмлэгт очиж үзүүл. Шаргаад. Тэгээ маргааш шарууд явж байгаа. Тэгээ яасан чи маргааш нөгөөд чи аав тэлчих. Тэгээ аав намайг шото наата боол. Шал димийн шүнжингээ нойрон хоолгоо суугаад. Одоо маргааш нь ажилтаа байж одоо наата боол гэсэн л дээ. Тэгээд би за гэдэг ихэнтэй тэгсэн. Яг тэгжээд лаазуулаад манай нэг хамаатан гадаадад элчинд жолоочоор явах болоод. Тэгээд тэднийг байртай байхгүй юу? Тэгээ байрч хэвээр би сойгоо гүгөөд очив. Тэгсэн чинь би одоо үеэлнэ. Тэгсэн чинь одоо яас тийш одоо миний ах トゥ нар үеэлж авсан дээ байгаа шүү дээ. Өсөлтөө. Баах нөхдөөд очсон ойжралсан ээж идэг. Тэгээд яасан чинь тэдний 3 өрөө нэг өрөөндөө бүх одоо тавилгаа сураагаад та нар одоо 2 өрөөнд амьдарч чадах юм уу? Чадна одоо ерөөс. Одоо гэр орногч өстой жигтэйг зэвэр айлгана. Тэргээд ингээл бүх юугаа өгөөд тэгээд ашгүй харин гэсэн чинь над өгөхөр. Тэгээд нэг юм ааваасаа холбонготой тачиг болчихгүй нөгөө. Тэгж одоо юу яасан. Тэгэхээр би тэр гэр төрчнүүлээ амтндээ юу ах вэ? Юм хараагүй юу? Байхгүй. Тэнд ямар ч амт байхгүй. Тэр онгод. Тэр бол тэрнийг би онгод гэдэг. Тэгэхээр зохиол биччихад тэр онгод ингээ үерлэж орж ирэх үе. Тэр үед бол юусаа гар гүйцэхгүй шүү дээ. Зүгээр ингээд тасалдаад үе ингээд яа гэм үү те. Ингээд нэг тасраад одоо дуут дахиад тасалдаад орж ирж байгаа шиг ингээд нэг орж ин те. Ийм үе байна. Тэрнийг бол сүүлд нь засварлаж болдог. Яг ингээ явж байгаад мэдрэгддэг байхгүй юу? Дохио алдагдж байгаа нь. Энэ дээр анхаарлын тэмдэг тавьчихгээд ингээ тавиа явчихдаг. Огт бүр онгод байхгүй болчих вэ шүү дээ. Тэгэхээр орхихоос л өөр арга байхгүй. Гацалт одоо үүсэн шүү дээ. Тэр л би орхидгийг. Зүгээр л орчих. Одоо над дээ шүү дээ. Үе ингээл орхигдоод жилээр 6 сараар бүр 2 жилээр орхигдоод явж байгаа армаа байна. Игснээс хойш үндсэндээ өнөөдөр чи 19 он гэрч байна. Орог 15 6 жил болж байгаа тийм армаа. Нөгөө яриад идэг 13 дугаар зам. 13 дугаар зам гэдэг арга шүү дээ. Тий. Тэр бол өстой асар хүчтэй ихэлсэн байхгүй юу? Яг соёо бичих үе шиг тийм их хүчтэй онготоор бичих ихэлсэн. Тэгэл явж байгаа дундаа нөгөө юун тасалдаал ингээл нөгөө онготой юм тасалдаад ихсэн. Тэгээ яарсан чинь одоо энэ манай 8 чи мэдэхгүй таны энэ түүх мэдлэгийн чинь юу багтаад байна. Төр. Тий. Та юу нэмж яах юм унших хэрэгтэй юм. Тэгэхээр нь би маргасан. Үгүй би түүхэн сурах гэхгүй. Би уран зохиол хийж байгаа. Тэгэхээр одоо би хэрвээ хэдий ч нэл их түүх рүү ороод уншаал ингээл байвал би хайрцаглагдаад энэ зохиол яг хайрцаг доторх одоо хураасаа илэмшгэл юм бол. Тийм учраас би нэг их ном уншмаар байна. Гэтэл та жаах юм уншаа. Гэхээр нэр тийм ч юм болов гэж одоо. Тэгээ энэ чи ихний 8 бүлгэн баха. Тэр даяар Монгол дээр сурлаар гарцсан шүү дээ. Сайт дээр. Олж уншаагүй тий. Ер нь бол тэгж альва зохиолыг хүчээр бол дуусгах дургуул юм байна да тий. Болохгүй. Ер нь болохгүй л гэж үздэг. Одоо эн чинь 36 бүлэг бичигчээд байгаа. Энэ 13 дугаар зам бол. Тэгээ би бол ер нь төгсгөлийн харчлаа гэж бодож байсан байхгүй юу? Ер нь харцсан ч байсан. Яагаад гэвэл тэр төгсгөлийн дууны шүлгийг үгийг бичээд хийцэн байгаа байхгүй юу? Харснаач би одоо 8 чимдэд ярьжсэн, бум эрдэнд ярьжсэн. Яг ингэж доосно. Зохиолчдод. Тий. Ингэж л доосно. Тэгсэн чинь тэр дундах амьдрал дотор яг ингээд ганц нэг түүхийн одоо судалгааны материалууд ингээ уншаад ихэлсэн чинь миний нөгөө зөв жанжин чинь яг одоо энэ судлаачдын гаргад тавиад байгаа зөв жанжинтай огт ерөөс таарах болсон. Тэгээ энэ бол миний
одоо энэ олон жил гацхын л одоо үндэс бас л да. Ёрн юм. Тийм. Би бодохдоо зөв уран зохиолын жанжин бий болох гэдэг шүү дээ. Тэгэхээр уран зохиолын жанжинг бий болгочхоор энэ улсууч маргаад байгаа байхгүй юу? Түүхийг говьлнаа. Манайх нэг юм муухай чанар байна. За уучлаарай таны яриаг тасчлаа. Танаа үеийн бас таны анд нөхдөй нэг л дээ. Яхахгүй та нар бол яг нэг үед орчихсон хүмүүс. Одоо Сорогдгийн жаргалсан ахын гоо Чингис хааны нууц түүх гэдэг арман байна. Тий. Тэр бол юу түүх маш дайлалттай. Гэхдээ ерөнхий хайрцаг нь бол нууц тавчид дотроо байгаа. Сэтгэмж нислэг ихтэй. Тийм арман шүү дээ. Манай судлаачид нэг эротик хэсгийг тасалж аваад нэг айхтар шүүмжилдэг. Гэхдээ цаана байгаа тэр тэмүүжин гэх мэтийн бүлгүүд тэр том сүнс сүндэр шиг монолог бүлгүүд энэ тэр нь бол айхтар шүү дээ. Айхтар бичвэртэй уран зохиолын үнцний хувьд бол маш л үнэтэй л бүтээл гэж би боддгийн. За саваагүйтэд асуух та тэр бүтээлийн тухай нэг үнэлгээ ч юм уу өөрийн дотор бодлоос явдаг л байл тий. Тэг ингээд идэх шүү дээ. Манайхан чинь одоо нэг шивгчин одоо хэний хин чинь бүртөөтэй авчираад орондоо Чингис хаан одоо секстж гэнэ гэх тий. Хажуугаас харж байгаа. Тий. Бүртөө одоо юу гэдгийг чи тэрийгэ дуудаас татвараа дуудаач гэд ингээд гуруулаа боллоо тий. Тий. Тэгээ ийм үндэслэл байхгүй гэсэн нэг юм явж идэв. Яагаад гэвэл Чингис хаанд одоо юу бүртөө бол тийм үг ирэх байхгүй гэж байгаа юм л да. Тэр цаад үндэслэл. Гэтэл би бол тийм биш бодлоо. Яагаад гэвэл ихийн эрхт ёс ноёр гэж хэлсэн шүү дээ. Чингис хаан ч ээжээсээ айдаг, тийм ээ. Хадныхаа үгэнд ордог. Хаднаа их хүндэлдэг. Хайрладаг юм л. Гэхдээ яагаад байж бол. Энэ дээр бол яасан гэхээр манай жагаа бол их тийм чөлөөтэй сэтгэл гэдээсэн баг. Тий. Их тийм задгай сэтгэл. Хурц драматургтай сэтгэдэг хүн. Тий. Жүжигийн зохиолч болох. Драматурга хурцлах гэж өөрөө драматургийн хүн учраас тэр зохиол дотор байгаа драмыг хурцлах гэж бас их хичээдэг. Тэр нь одоо тэр юунд арман дээр бол ерөөс нэвт харагддаг л да. Тэгээ тэр мөрийг ойлгодгүй одоо бас нэг сайн хүлээж авдаггүй ийм байгаад байна. Чингис хааны нууц түүх бол үнэхээр том арман, маш сайн. Тэгээд тэрний эс гадна манерыг одоо тэр арманыг бичүүлсэн театрын арман гэдэг. Тий. Одоо тэрний өмнөх нөгөө хаан түүхийг ярьж байна. Тий, хаан түүх. Тий. Театрын арман байгаа шүү дээ. Тэн дээр бол манай хүн бол ер нь өөрийнхөө үзэл бодол тэр юу болох үнэхээр төгс задлж гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр яад гэхээр яг тийм дараа ингээд сэтгэлд нь явж байгаа тийм одоо задгай сэтгэдэг юм чи баг ертөнцийн хэмжээгээр ертөнцөөр би зүгээр энэ ганцхан гариг ирсэн ба шүү дээ. Энэ маш том ертөнцийн хэмжээнд сэтгэж байгаа зохиолчийг тэр рүү их ойртож очиж ажил ойлгохгүй бас хэцүү. Яг үнэ хэцүү шүү. Би ингээд Сорогдгийн жаргал сайхан гог яагаад асуусан юм бэ гэхээр ер нь яг таны нөхдийн үнэхээр дотны нөхдийн нэг л дээ. Уран бүтээлийн нэг үе юм хэрэг гарч ирсэн. 80-аад оны бол их том тесрэлт шүү дээ энэ Пружойн баяр сайхан гоо нуруу зохиолч энэ хол ах маань. Тэгээд Сорогдгийн жаргал сайхан гоо за одоо энэ долларын зэнчв гоо ч юм уу те. Нэг үед бол үнэхээр бас жинтэй гарч ирсэн усуу та. Тэгээд энэ бас сонирхолтой байх болоо. Тэгээд жаргал сайхан гоо баг энэ Чингис хааны нууц түүхийг бичгийн төлөө амьдрсан хүн юм шиг санагдав. Баг. Ягаад тэгэхээр тэрнээс өмнө болоод хойно Чингис хааны тухай 9 шидийг маш олон жүжиг бичсэн. За хаан түүх бол театрын арман гэж яриад байгаа. Юу байхгүй өөрийнх нь хамаг философи туссан. Монгол үндэстний мандлан мадрал болоод мөхлийн шалтгаан юунд байна гэсэн сэтгэл зүйн анализ авахгүй. Ер нь бол хаан түүх. Тэгсэн Тэмүүжин гэж хүүхэд насныхын тухай жүжиг. Хаадын хаан гэж жүжиг. Жамуух гэж жүжиг. Ерөнхийдөө Тэмүүжинг тойрсон бүх баатуудад ер нь бас сэтгэл зүйн анализ хийсэн. Тэгээд тэр зохиолынхан Чингис хааны нууц түүхийн одоо бол сүнс сүндэрш хідэн бүлэг бий л дээ. Боорчийн тухай бүлэг, зэлмийн тухай бүлэг, өөрийнх нь сүлд тэр хорезмын өндөр голонд гардаг тэр татваргоос шатар гардаг хэсэг энэ төр бол бас л Монгол хүн бичсэн гэж бахархмаар тийм хэсэг шүү. Одоо Game of Thrones энэ төр бол юу юм бэ л гэж бодогддгийн одоо жагаахын номыг хаяа сөхөж харахаар тийм бас лонготой бичсэн зохиол тий. Зочтой онгоцтой зохиолч штэ жаа.
баяр сайхан ялгаахгүй. Тэгээд энэ нэг үеийн нөхдүүд нэг нэгийг хурцлж явдаг ийм одоо юу байна. Амьдралын одоо эгэл үнэн байна л да. Тэгээд тухайн үед бол яадаг вэ гэхээр энэ жагаа юу хийч вэ? За баяраа бол тэртээ ойлгомжтой. Бид хоёр одоо ингээл бараг тогоос олгоо сууж байгаа хоёр шүү дээ. Тэгээд баярагийн тэр бичгийн машин дээр юу хийх гээд ядаад баягаар бол над дэвтарч. Намайг одоо ингээ би бол юу яа. Гараар түргэн бичнэ. Ерөөсөө бичгийн машин дээр бичиж чаддаг байхгүй. Яагаад гэвэл хоцорчих гоо бол нөгөө гар чинь нөгөө энэ дотроос гарчиж байгаа соцорчих гээд байдаг учраас би ерөөсөө шууд гараар яараа татлаад явчихна. Тэгэл ийм өгүүлбэрийг бол бичсэн юм гэнэхтэй л баяраа маргааш нь уурлаа. Амаа олгаач хэвээр. Би наадгаж эдонгийн дараа хэвээр. Нулиад унгнаа гэх. Тэгээд үнэхээр нулцын өгүүлбэр бичээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээд тэрний уншаал олгаач хэвээр би чамаг хэвээр сарын дараа хэвээр хог болгоноо л. За ингээд л хоорондоо үзсэн л дээ. Тэгээд юу яаж жагаатайгаа таарахаар жагаач өөр газар ажилладаг учраас тэр болгон таараад байхгүй. За угаа юу хийж яах гэдэг. Чи юу зүгээр цаашаа л манай хөл чи ярина шүү дээ. Тэгээд зөрүүлээд чи хоёрд нэг тийм юм хийсэгүй гэдэг. Хайрын тий чи бол цаашаа л гэдэг. Ингээд яхаараа би үүндээ хайртай найзууд мөртлөө би энэ ингээ хорцолдог. Тэр бол үнэхээр уран бүтээлд хүчтэй тусч ирсэн. Их хэрэгтэй юм байт юм байл. Нацагд оржийн шагналт зохиоч Дорж Зоодын инх болдгоо эх орондоо амьдарч 13 дугаар 100 хэмээх роман дээрээ ажиллаж байгаа байлээ. Та ер нь хэр дадал зуршилсан хүн бэ? Зохиолын. Одоо Хемингуэй бол босоогоороо бичгийн машин дээр зохидог байсан гэж хэлдэг. Гацчгаараа ил гал руу ийм цитрүүний төрлийн жимс шиг шидэж ягаад нөгөө шас басгийн шатгыг нь харж үнэрлэх дуртай. Өөрийнхөө мэддэг үгийг тавьснаа тэрнээсээ эхэлж бичээд тэр нь зохиолын урд байна уу хойно байна хамаагүй ямар ч юм бичээд авах нь чухал гэж үздэг тийм хүн байсан баг. Хемингуэйгаа бол одоо Хемингуэй өө маань. Тэгэхээр та ямар дадалтай хүн байв? Гаццсан үед шүү дээ ямар хамаагүй үг бичээд тэрнийгээ дагалдуулаад одоо юу гэдгийг хэрвээгээ биччихвэл хэрвээ одоо зөв шанжин тэр одоо байлдааны хийгээгүй бол яах байсан бэ гэдэг юм асуулт тавьчаад тэгээ тэрэндээ хариулах журмаар нэг хэсэг бичиж байгаа. Мөн. Тэгтэл ингээ бичээ явж идэл чинь яг нөгөө түрүүчийн гацаа зогсон газар ирнэ шүү дээ. Яг тэгэхээр зэрэг нөгөө түрүүчийнхээ хэрвээ гэдгийг араас бичсэн юмудаа арилгачаад одоо чинь техник хөгжсөн юм чинь мөн компьютер дээр юу дор нь арилгачаад нөгөө үйл явдлаа цааш нүргүүлсээр бичдэг. За нэг юм арга байна. Ийм дадал байгаа. За одоохтой бол юу хат. Би одоо янз бүрийн хоол хийх их дуртай. Тийм. Гэхдээ байнга хүсэлтэй. Одоо яг ингээ гаццсан яах вэ гэсэн үед босоод намайг хэрчээд аата хоол хийгээд үнэхээр тэр маань үнэхээр их гоё амттай болчихлоо ууран уурдаг байхгүй. Нөгөө аата Кристэ шууд юм угаагаал ундаг гэл яагаад гэвэл юм угаас хичнээн уур хөгдөг гэж хүн албаар санагдаад ирдэг гэдэг шиг. Тэгээ хоол хийгээд хоол маань үнэхээр амттай болчихвол бас нэг тийм бичгүүрэн болдог. Тийм тохиолдол байна. Харин ерөнхийдөө бол явах дуртай. Ойлчул гараал алгачдгийг. Тэгэл ядартлаа алхаад орж ирэлгээл дэр өдрөө бичин ч гэж байхгүй л дээ. Бол мөн дөрвсөн асуудал. Тэгэл маргааш нөгөөдөр нь явгангүйж явтал тэгэл бас ийм юм байж болох юм байна л гэдэг. Ийм гарц одоо жишээ гарч ирэх юм те. Тийм жишээ. 13 дугаар зууны төгсгөлийн гацаа бол үнэхээр намайг үнэхээр зовооч. Одоо миний хамгийн их зовж хандж байгаа юм л энэ. Тэгээд
одоо юуг нь нөх бүтээлч байна. Их ингээд зовоод шаналаад ирсэн үед бол агтаа нэг 2 жил яваг авдаг жаал тэгэл госон шүү дээ. Тэгэл тасраал он секунд жагаал эргэж сэргээл 100 грамм татаал эргээл он. За тэгэл нэг иймэрхүү байдал чинь 3-4 хоног үргэлжлэнэ. Тэр чинь нөгөө тархинд байгаа тоормос одоо юу байдгийг одоо тэгэл тэгээ чагт магт одоо тэгээ бүгдийг арчиж байгаа байхгүй. Космос лайрын солиод зүгээр л одоо тэгэл нэг манай говьд одоо ингээд элсэн шуурганы дараа ингээд шинрээд ирдэг. синцгийл явцдаг шүү дээ. За нэг тийм л болно л да. За тэр бол бас нэг арга жишээ. Наа чинь гэхдээ бас залуу зохиолч тэгэл халгаа. Залуучуудад бол халгаатай арга шүү. Хэцүү арга. Багийн даадаг хүн л одоо хашир хүн л. Игчлэнгээ. Тэгээд янз бүрийн тийм юу вэ? Хүн болгонд л одоо нэг өөр юу байдгийг байна л дөө юм байдаг. зарим одоо энэ зохиолчид их тийм том санаа барьж авдаг л та. Их том одоо цаг хугацааг хамарсан ч юм уу өсөр том санаа барьж аваад тэрийг одоо их жижигхэн болгох гэж бичдэг юм зохиолчд. Одоо би уншиж ирсэн юм байна. Зарим нь болохоор ерөөсө хүн анзаараагүй юм жижигхэн зүйлийг барьж аваад тэрийг одоо ерөөсө хүмүүст их тийм томчилж үзүүлдэг те. Одоо амьдралын нэг аар сархан жижигхэн зүйлийг барьж аваад их том болтол нь бичиж чаддаг. Тэгж одоо мэрж өнгөж чаддаг ийм хүмүүс байна. Та одоо энэ хоёр зүйлийн аль нь ер нь илүү гэж боддог вэ? Ер нь яасан дээр байдаг юм? Таны хувьд одоо ямар байх вэ? Би ерөнхийдөө жижигт нь илүү талтай. Жижигээс хэрвээ томруулж чадвал тэрэн шиг одоо мундаг юм гэж яах вэ тийм ээ. Том юмыг жижиглэх бол ер нь амарх шүү дээ. Сүхээр цохоод жижиглэж болно юу ч гэсэн тийм ээ. Жишээ нь одоо том бүдүүн хэрчмүүдийг бол хагалж болно гэгчлэн. Гэтэл тэр хагарахын хэрчмүүдийг эвлүүлээд буцаагаад одоо бүхэл хэрчм болгоно гэдэг бол нэг хэлэхэд авьяас шаардсан ажил. Энэ бол авьяасын Бурхны л үл юм. Тий, одоо энэ бол одоо юу гэдэг одоо өгдөлтөй хүний л гэдэг ажил байхгүй. Тэгээд одоо өөрийг нэг өгдөлтөй болгож байгаа юм биш. Зөвхөн энэ арманыг би яах гэж бичсэн бэ гэвэл тэр үеийн Монгол цэрэг гэж юм тий. Тэр Монгол цэргийг удирдаад явж байгаа харгатын дарга гэж. Тэр 100-ын ноён гэж. 1000-ын ноён гэж тий. Тэгвэл одоо тэр 1000-уудын нэгтгэхэд удирдаад явж байгаа төмтийн ноён зэв гэдэг чинь. Хэрвээ би зэвийг үзүүлж чадах юм бол ийм жанжинтай хаан гэж ямар хүн байх вэ гэдгийг л уг нь гаргах хэрэгтэй юм. Тий. Тэгээд ингээд тэр жижиг цэргээс нэхлэл муг нь явж байгаа. Явсан. Одоо тэгээд би юун дээр ирээд гацчихад байгаа гэхтэр нөгөө хаана үзүүлэх гэхтэр болж ихгүй байна. Тэгэхээр л бас жаахан юм дутагдаад байна та тий өгдөл бас дутагдж байгаа биз. Ийм л одоо очиртай юм. Тэгэхээр би бол жижигээс нь томорход илүү дуртай талтай чадхыг бол хичээдэг гэх юм уу та тийм. Таныг одоо та ч одоо зөв жанжны удмын хүн байна уу? Та ер нь одоо гэр бүлийнхнийхээ тухай одоо яриач. Танай гэрт одоо олон сэтгүүлчнэр байдаг те. Ер нь энэ ичих одоо энэ бичиг номын хүмүүс байгаа. Энэ зүйл ер нь удамш ингэж ирдгүү гэр бүлийнхаа талаар. Удамш бичгийн орчин байх. Тийм талтай нэгдүгээр. Хоёрдугаар тэр өссөн орчин байна л да бас. Манай аав саваагүй их саваагүй. Яг одоо тэгээд нөгөө оюутан байхдаа 3 хүүхэдтэй болсон. Тэгээ нөгөө нөхөрч стипендээр одоо 5 амбулт хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яадаг гэсэн хэрэг аав ингээл гадуургүйгээл одоо хамтантай уулзаа сурвалжлаа тэмдэглэл эднэр ингээл бичээл одоо тэр үе чинь төгд ерөөсөө хэдэн сонирн байлаа шүү дээ. Үнэн хөдөлмөр залуучуудын үнэн гэл одоо ерөөсөө нэг юм цөөхөн хэдэн сонирн байдаг. Тэгэл хөдөлмөр сонин ер нь хөдөлмөр сонин л гол юм гаргадаг эсвэл. Тэгээ хаяа
одоо энэ айтайхан болцсон байна гэж бодсон юм бол үнэн сонд дэрэм бас гарчуулах хадтай юм болдог. Үнэн сонины шагнал болж тухайн юм бусдаас өндөр байсан баг л та тийм. Ингээд явдаг. Тэгээд сүүлдээ бол найрууллаар нэлээд гарчсан юм байл. Найруул нэлээд бичдэг. Уралдаан муралдаанд их ордог. Тэгээд тэрнийхээ шагнал баглыг аваад л одоо тэгэл идэв хөлтэй алдагтай байх байна. Ингээд гүйж байгаа дийлхээ болохоор одоо тэгэл надаас ихсүүлэл ингээл аваа өдөө гэрлөг өөмөр л одоо жишээ цөлж ирсэн тий. Одоо 50 болгоод явуулж шít. 50 би бол одоо манай ах би тэгээ одоо миний нэг дүү донд дүү лав одоо манайд 350 л байна. Бид нар бүгд өөмөр дээр өссөн. Тэгээд би тэгээ яасан ихтер манай аав чинь янз бүрийн зохиол сэтгүүлчтэй найзалдаг нөхөрлөдөг. Жишээ нь Лувсан Цэрэнгүй их найз байснаа яа. Тэрнлийн Лувсан Цэрэнгүй юу? Тий. Хинтээ жамдгойтай нэг ойр байсан гэж ярьдаг. За тэгэл яг одоо тэр үеийн сэтгүүлчтэй их найз байсан бэл. Тэгээд нөгөө тэр юугаараа одоо тэд нар чинь одоо сэгэд нөө соёлтой улсууд ном тухайн үед одоо гарсан номыг л яадаг. Тэр үед нэг орчуулгын уран зохиолын бас нэг бүүм болсон юм бэл. Яг тэр үед. Одоо юу гэдгийг 60-аад оны ихэнх дунд үеэр. Тэгэл эн чинь одоо бидний уншиж өссөн хамаг сонгодгууд л одоо тэр үед орчуулсан байгаа байхгүй. Монте Кристо гүнч гэдэг юм уу. Одоо нууцтаар л одоо юу гэдгийг тэгэл катагранти хөөхтүүд эднэргээл ингээл хөөхтэй. Тэгэл дүлгөөн дон тэгэл шидээр болсон юм орчуулгын зөвхөн тэр үед явсан. Орчуулгууд бүгдийг нь одоо тэрийг авдаг цуглуулдаг. Манайх бол маш баян номын сантай байсан. Тэгээ бид нар одоо бүгдээрээ тэрнийг уншиж өссөн болохоор тэрний нөлөө байдаг. Тэгээ сүүлд бол би авьяас удамшдаг гэж магадгүй. Ялангуяа ээжийн талаас гэж бодсон. Манай ээж бол ердийн багш шүү. Тэгээд би тэгж л ойлгодог байсан. Тэгсэн чинь нөгөө Америкт байсан дараа ээжээс захидал ирж байгаа. Ой тэр захидлуудын тэр доторх төрслөл тэр хэллэг яриа эдгээр бас үнэхээр гайхалтай. Зарим нь бол зохиол шиг захидлууд ирдэг байсан байхгүй. Тэгээд ийм ээжээс л ер нь жаахан юм удамшдаг байсан байж магадгүй гэж боддог байсан шүү дээ. Тий. Тэгээ аавын ч одоо тэр нөлөө байгаа л да. Тэр ч цоглуулсан номыг одоо багасаа бид нар чинь уншаад өсцөөдсөн юм чи. Би бичнэ гэсэн тэр үншил суух бас аавын нөлөө байгаа л та тий. Одоо вэсэл байх л та тий. Чинь бод гэж тий. Америк нэгдсэн улсад 11 жил амьдарсан зохиолч Инхволд 2007 онд эх орондоо иргэн ирээд казиног номх төгсөн түүх Бэсрэг роман хэвлүүлсэн нь Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээлийн алтан үд шагналыг хүртсэн юм. Одоо энэ зохиолчийн хувьд цус сэлбэлт гэж юм ер нь ямар зүйлээс гарч ирнэ. Нэг хүнтэй өөр шинэ хүнтэй уулзахад гарч ийн үү, ном уншихад гарч ийн үү, эсвэл өөр газар оронд очиход гарч ийн үү. Таны одоо бичсэн өгүүлбэрүүдийг жишээ нь уншиж хагаад Америкт байхдаа бичсэн өгүүлбэрүүд, энд Монголд бичсэн өгүүлбэрүүд гэж хувааж болохоор ч юм шиг. Зарим тууж одоо тэнд байхдаа бичсэн жишээ нь казиног номх төгсөн түүхэн төр байна л да энэ талаар. Тэгээ энэ бол одоо юу гэх нөгөө хайрцагнаас өнгөх гэх үү те. Энэ чи нэг юмар ингээд сүмгүжил ингээд оролдоод ирэхээр ерөнхийдөө тэгээд өөрийгөө давтах юм уу хайрцагт орох асуудал байдаг юм байна. Тэгээ энийг яах вэ гэхээр уул нь уншиж хүн амьтантай уулзаж ингэжээч л өөрчлөгдөн л да гарна л да. Гэтэл нэг ийм золиг байт юм байна. Ерөөсө тэр тогтцсон зуршил өөрчлөгддөг. Одоо би аминд өөр ном уншаад ингэвч миний нөгөө сонирхож уншдаг нэг хүрээ байгаа шүү дээ. Тэр л хүрээнийх нь ном уншаад байдаг. Хүмүүстэй уулзаад ярихаар нөгөө л уулздаг танилуд нөгөө л хэдэн хүнтэйгэл хоорондоо л яриад байдаг. Тэгэхээр л яг нөгөө юунда байгаад байдаг. Энэ хамгийн зоригтой шиг л би нэг хэлэх зүгээр орчноо өөрчлөөл явах юм байна. Тэгээ би чинь оцсныхаа дараа юу унших гэж одоо онцгой ном унших гэж оролцсон. Тэгээ хамгийн хялбар нь одоо тэр хүүхнүүдийн арман байдаг шүү дээ. Эдгээр чинь нөгөө их амархан
хэллэгээр бичигдчихсэн. Их энгийн. Яг тэгвэл гэрийн хэсэгтээ нар зориулсан байдаг учраас их энгийн байдаг. Тэгээ тэрнийг унших гэж их оролцсон. За яг хөө тэгээд нэг ойр зураас нь ойлгож эхэлнэ гэсэн гинтхэн энэ хүүхдээ би чинь нөгөө гол нь одоо сурах гэж ирсэн юм шүү дээ. Тэгээ би чинь одоо нэг эцэг хүний нэг жаахан зал эргэлж байгаа да. Аав нараас ойлгодгоо миний хөө энийг уншаад өгөөч. Уншаад авда яриад өгөөч гэдэг нөгөө охиндоо янз бүрийн ном авчихна л дөө. Тэгээ охин маань нөгөөдгийг уншаад тэгээ над ингээд ярьж өгнө. За энэ дээр ийм байна, ийм байна. За нэг нөгөө хэлэхэд би өөрөө охиноороо дамжуулаад энэ өрөндөө уран зохиол гэдэг нь бас хөөрхөн үтцсэн байхгүй. Тэгээд ирэнгүүт чинь ер нь би бол ийм л хайрцаг дотор л зөөрөнгөлж эхэлчихсэн юм байна. Ер нь жаахан өөрчлөгдөх ёстой юм байна гэсэн нэг тийм бодол төрж байгаа. Тэгээд нэг жил ерөөс орчноос өөрчлөе гэж бодоод тэгээд Висконсин мужид очиж хоёр нуурын дундх арал дээр цусаад намарчаад арай өвлж чадаагүй. Өвл эхлээд яг нуурууд ингээл заримгтаад эхэлж явах үед бол байжлаасаа. Тэгэл яг нөгөө зав явхаа болоод ирэхтэр өөрөө ирэхгүй л одоо тэгэл явхаас өөр аргагүй болж байгаа юм. Тэсээ өвсөө авахтай. Тэгээд тэнд чинь янз бүрийн нөхдүүд ирнэ. Зарим нь одоо баг солиорцсон юм нөхдүүд чинь гэл нуурын ирэг дээр очиж өдөржингөө ингээл хөлөөж игэл нуураараа суучдаг нөхдүүд ч байх л. Модон дотор одоо ямар зорилготой мэддэхгүй тэнээд идэг нөхдүүд ч. Зүгээр л тэр нэг өвсөн авахад ирээд хэвдэж байгаа жаргал болсон нөхдүүд ч байх шиг тийм. Тэгэн чинь голдуул тэднийг би бод уран бүтээлчтэй байх л тийм. Тэгэл арилцсан ингээл ярих. Тэд нар тэр болгон бас үннээ ярихгүй. Би бол одоо эмчүн гэж яах шиг зарим нь. Зарим ч яг үннээ хэлнэ. Би бол одоо том яруу найрагч. Одоо энэ би одоо мужийн одоо юунд бол мужид бол одоо намайг тань дөөч гэж бас тийм. Ихсэн газар ил. Тийм уран бүтээлч байна. Тийм нөхдүүдтэй цусаад намарчаад тэгээ бараг өвөлдсөн. Тэгээ арай л манайхны хэлдгээр бол 9 одоо эхлүүлж чадаагүй юм даа. Үнэхээр зүйлдээч тэсгүй бэрх болсон. Бид нар яадаг гэхээр хэд хэдээрээ нийлээд тэгээ ойрхон байгаа жижиг хот руу очиж нөгөө хүнсээ цуглуулж ирнэ. Тэгээ нөгөө заваар явна. Тэнд одоо мотортой зав хэрэгэлдэг юм бол нэг байхгүй. Тэр бол ерөөс ингээл намгүй морчин байхгүй. Чимээгүй одоо намгүй морчин. Тэр байтга бие биендээ одоо саат хийчихвэгээд тэгээ одоо тэр зонч одоо пүүз гутал одоо өмсдөг юм байхгүй шүү. Тэр хөл нүцгэн явцгаач. Бараг л одоо нүцгэн шахуул заа тэгээ нэг шорт углаастай. Тэгээд тэнд очисон явдал бол бас надад их сонин санагдсан л да. Тэгээд тэр чинь Висконсин ч өөрөө ерөөсөө 1000 нуурын орн гэдэг нэртэй. Тэгээд тэнд чинь ан антан бол ерөөсөө жигдэх шивэлж идэг. Одоо тэр буугал байна, гөрөөс байна. За одоо нөгөө цөөврүүд ч одоо тэгээ тэргүүрс явж штэ. Ёор үргэлж сочин өнөдөр гэсэн байхгүй. За харин ёстой тэр чон жахаа айдаг баг. Чон нь бол нэг харагдсан л. Тэгээд гахаа махаа чинь тэр ус руу чараад ирцэл шалбал гэл. Ингээл байж идэг жаргалын дор юм бэл. Тэгээд тэнд очисон явдлууд миний юунд үзэл бодол одоо юу гэдэг дээр дотоод тамирт бол юм олсон л гэж боддог шүү дээ. Дараа жил нь бол явах байсан. Тэгээд охины сургуулийн төлбөр нэмэгдээд нэг өгөөлгээ тэгэл ажиллахаас өөр аргагүй бас тэгээд явчихсан. Та одоо радиод ажилладаг хүн, радиод ажиллах энэ хөгжим гэж зүйлийн энэ одоо таны уран бүтээлд одоо тэндээс авсан тийм зүйл гэж байна уу? Байлгүй. Хөгжим бол сэтгэлийн маш том хөг. Би ч радиод байхдаа манайд нэг давуу тал нь юу гэхээр тэр үед үндсэндээ бичлэгийн ганцхан студиутэй. Тэр нь одоо манай радио студиу. Тэгэхээр дээрс ерөөсө бүгд ирдэг байхгүй. За одоо ингээл бүцэргийн дуугчгийн чуулга ярина. Ардын дуугчгийн чуулга. Филармон ярина. Дуурийн одоо сонгодог хөгжмийн дуучид нь бүгд ярина. Тэгэл эн чинь бичлэгэд одоо ганцхан тэнд л хийж байгаа юм чинь. Би ч одоо тэнд
хаяараа их чи өөрөөс салахгүй шүү дээ. Одоо тэгэл кофегийн чанжиг бол тэгэл хажууд нь сууж идэг. Тэгээ одоо энэ янз бүрийн дуучид гадна дотны дуучид одоо ирж их бичлэг хийлгэн. Тэгэл тэрний чинь чагнаал. За одоо тэгэл энэ одоо Жанцсан норвын хөгжим бичүүлэн, Шарвын хөгжим бичүүлэн тэр хаяараа агш дээр л ирж байгаа юм чинь. Тэгэл тэнд л одоо би ер нь нэвтрүүлгээ хийчихвэл тэгэл өөр онцгой ажил бол тэнд сууждаг. Тэгэхээр хөгжим бол одоо тэр мэдрэх хөглөдөг нэг ёсны зам ч юм байна л гэдгийг бол би тэнд ажиллаж байхдаа ойлгосон. Үнэхээр сайн. Тэгээ сүүлдээ бол би өөрөө сонгодог хөгжмийн тал руугаа ихэд хэлбийсэн л дээ. Тэгэл янз бүрийн юу сонгодог юм байвал одоо тэгэл аваа сонсож явах дуртай. Америкт явж байхдаа янз бүрийн одоо CD юу бол дандаа минийх сонгодгууд л байдаг шүү дээ. Тэр нөгөө юугаараа л явд юм шиг. Үгүй яг Сэрхийл гэдэг хөгжмийн зохиолч шиг юм бэ. Классикуудаас. Хөгжмийн зохиолч юу? Тий, энэ тийм сонсвол зогсчдөг, сонсчдөг зохиолч байгаа юм хөгжмийн зохиолч. Байлгүй. Манай Шарв биш. Юу одоо Шарвыг сонсоод сэтгэл сэрхэхгүй, эмзэглэхгүй байх одоо тийм түүх байхгүй. Шарв бол гайхалтай хөгжмийн зохиолч. За бусдаар ярих юм бол за одоо тэгэл нөгөө Моцарт одоо юу гэдэм Бетховен одоо тэгэл нэг тэр хэдийгэл эргэлдүүлэх юм да. Чайковский байна, Шостаковичд би их дуртай. Ялангуяа Second Waltz-ыг бол ерөөсөө хэд сонсооч уйдахгүй. Шостаковичд бүгд дуртай байх юм. Их юу их сэтгэл гэттэй шүү дээ. Айгу. Өргөн цараатай. Тийм, маш жижигхэн юмыг маш гүнзгий сэтгэдэг байхгүй. Одоо манай 2 дугаар байс хагацлын байс байхгүй. Гэхдээ тэрнийг тийм хагацлын гэхээр айгуу гоё гин юугаар хийцэн. Тийм хөгжмөлөг айгуу тийм хөнгөн биш. Жишээ нь тэр цаана асар гүнзгий гуниг яваад дуулахтаа дуурдаг л та. Тий, асар гүнзгий гуниг яваад. Тэгээд тэрийг нөгөө байсаар бүжгэр хийчих жоох юм байна. Биш одоо нөгөө залуу зэрэгт явж байна тий. Хүүхэн үлдчихэв. Тэр чинь асар том дайн руу явж шít. Амьд ирэхгүй. Ойлгомжтой. Тэр нэг бол манер хөвшмөр. Тэгтээ бүжгийн хэмлэр хийж байгаа байхгүй. Тэгэхээр л сони шиг бас. Шостаковичийн нийгэмтэйгээ хийсэн тэмцэл, төртөөгөө хийсэн тэмцэл гэдэг нэг BBC-ийн блогны баримт технологи сайхан утсан байхгүй. Тэгмөөхтэй яг чавстаа бас л нэг системтэй л харах гэдэг юм л. Тэгтээ бас тэгж харж байгаа гоё юм л. Тэгж ярьж яснаа яг тэр хөгжмийн тавихаар бас нэр тийм юм шиг санагдал. Чи тэгж байгаас? Тий, тийм байлээ тий. За бол туужийн хүний яриа баг үнцэндээ өндөрлж гинөө. Туужийн хүн гэж одоо таны хэлээд байгаа шүү дээ. За. Туужийн хүн учраас арман явж өгөхгүй юм шүү дээ. Магадгүй шүү. Магадгүй шүү. Намдахгүй шиг зүгээр тууж гэж бодчих гэдэг. Тэр бас бодвочтой тал байх шүү. Тий. Бас нэг зохиолчийн тухай асуухгүй болж одоо болохгүй нэ. Тий одоо 80-аад онд бол хамт гарч ирсэн та бүхэн бас л одоо баяр сайхан гашиг тохой золгоо сууж исэн байх та. Балхаагийн нуруу гэж зохиолч байна. Тий. Танай үе одоо тэжээвэр орлогч гэх мэт туужууд бол бас л ланжгар шүү дээ. Бас л ланжгар. Тий. Нуруу зохиолчийн тухай та ер нь зохиолч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ? Найз нөхрийн хувьд ямар бодолтой явдаг вэ? Битэр бол их сайн найзууч үү дээ. Тий. Зохиолчийн тухайд нэг тийм арай нэг юу байна. Бидний одоо нэг өөрсдийн нөгөө хийж байгаа зохиолын төрөл ай гэхүү те. Тэр уур амьсгал ерөнхий нэг юу байна штэ. Тэр бол шин арай өөр юм. Одоо юу гэж хэлвэл илүү тодорхой болох вэ гэхээр жишээ нь одоо баяра жага видгор болоод ингээд хоорондоо байнга ингээд нэг бодлыг үзээд байгаа юм шиг өрсөлдөд байгаа юм шиг нэг бодлын нэгийг хурцлаад байсан тэр юу бол жишээ нь Норов Төрват одоо
юм бэ, нагаан боо юм те тэдний хооронд яваадсан байгаа байхгүй. Тийм болохоор одоо бидний ерөнхий тэр гаргаж ирж байгаа характер тэр зохиолт одоо байж байгаа ерөнхий агуулга гэхүү. Тэ тэр амьсгаа өөр байхгүй юу. Тийм болохоор би зөвхөн норвега сайн зохиолч гэж боддог. Хайрладаг, хүндэлдэг. Бидний нөгөө юу бол хайс ав бол өөр. Жага баяр хоёр бол би бүр хинээс ч илүү ойлгодог, хүлээж авдаг. Тэгэхээр зэрэгэл одоо бит гол бол нэг юмсгаа болчиход байгаа юм л да. Тийм. Ийм учиртай юм. Нэг үе ч гэсэн тэр дотроо нэг одоо юу гэх хандлагын бас юу вэ? Тийм. Одоо юу гэдэг нийгмээ үзэх үзэл тий. Үзэл хандлагын нэг жоохон ялгаа байгаа. Би одоо хонд юу гэдэг их суртаас нь харж яхад нор бол арай ташуу хардаг. Одоо тэр хандлагын хүн гэх юм уу. Тэ. Нэг ийм л нэг жаахан ялгаа байдаг. Тэрнээс устаар бол бид бол үнэхээр сайн найзуу. Яа харахгүй. Гэхдээ нор бол биднээс нэг арай өмнөх үе. Тийм үү? Тий. Яг 70-аад он бас биш. Одоо 75 он гэхгүй. Нэг тийм юунууд үечлүүд байдаг шүү. Жишээ нь тавгсрангуй бол юу биш гэж байгаа. 60-аад оных биш. 70-аад оных. 70-аад оных биш. 65 оных байхгүй юу? Гэгчлэнгээ. Зүгээр л одоо тэгж хоорондоо яриад хөхрөлдөг л да. Одоо эцэст нь тэгээд асуухад одоо танд төрсөн ямар нэг санаа хэлэх гэсэн зүйл одоо энэ бүхнийг өгүүлэг бичдэг хүн, тууж бичдэг хүн, арман бичдэг хүн ер нь энэ үргэлжлсэн үгийн хүрнэл зохиолын аль хэлбэрээр таны хувьд энэ өөрийн бодол санаагаа буулгахад илүү ойрхон байд. Жаахан залуу байхад өгүүлэг байсан. Одоо энэ насны юу гэж бас байна шүү. Байна. Тийм одоо хэмнэл тогтдог юм байна. Одоо бол надад тууж арман нь илүү дотно болоод байна. Яагаад гэвэл юм гаргаж ирэхэд одоо би чинь тэр 3 цаг Чикаго хүртэл гэдгээ одоо юу гэдгийг те дурсамж арман эднэр гэд нэрлэлсэн зогж яваа штэ. Тэгэхээр ерөнхийдөө тэгээд юмыг одоо үргэлжлүүлж бодох бодол нь арай сунж байгаа юм болоо те. Одоо юу гэдгийг нас ахаад өглөө болж ийнэ хөө. Нэг тэр тодорхой. Цаг чиний сунчлаа тий. Бас юм чин хугацаа цагтаа гэж байна. Ахыг ч бас хилээлээ. Биднийг сонсож хамт байсан хүмүүст бас баярлах хэрэгтэй. Тий. Тууж шиг юм ярьлаа. Тууж юм байна. Тууж бодлоо да. Сайн сайхан дүүхүүд ярьлаа. Залуу насныхаа халуун дурсамжийг бас хуваалцлаа тий. Уран бүтээлийнхээ бас туршлагаас ярилцлаа. За өнөөдөр бидний дэргэд Монголын энэ цаг үеийн тэргүүн зохиолч Доржзовдын инх холд хэсэгхэн саадлаа. За энэ хүний ажил үйлс бүтэмжтэй байж 13 дугаар 100 гэж тархин дотор нь тэр бүцэлж яваа зохиол нь гацаанаасаа хурдан гарч те биднийхээ оюун мэлмийг мэлах болтугай тэр өвгдээцээс тэнгэрийн уламжлагдсан ирсэн гэж өөрийнх нь тайлбарлахыг оролдоод байгаа тэр онгот нь орж ирээд Зэвжанжны үгийг бидэнд дуулах болтугай гэж одоо бид хүсмээр байна. За уран зохиолын тухай яриа подкаст цаашид үргэлжлэнэ. Энэ подкастын ерөнхий чиглүүлэгчээр Бүбүкс хэвлэлийн газар болон Яруу найрагч Батцая Баяраа миний бие ажиллаж байгаа болон дараагийн дугааруудаараа уулзах байх. За тэгээд танд эцэст нь сонсогчдоо хандаж хэлэх өндөрлүүлэх үгүй байвал. За энэ одоо ингээд дүүнэрийн санаачлаад ингээд хэрэгжүүлж гэж байгаа энэ ажил бол над их сайхан санагдаж байна. Тэгээ би одоохондоо бол нөгөө техникийн мэдлэг гэх үү. Одоо тэрнээсээ шалтгаалаад подкаст бол нэг тийм сонсч чадахгүй яваад байгаа. Ер нь сонсч бай. Одоо хооштой хичээ хүүхдүүдээрээ заалгая. Тэгээд залуучууд болдоо сонсдог юм. Болохоор залуучуудаа хандаад хэлэхэд энэ юг одоо байн битгтээ сонсоороо. Энд бол одоо онлын юм жаргатан тийм ээ. Амьдралын зүйл жаргадах юм байна.
Тэгээд сургамжтай одоо бас хүн амтнд хэрэгтэй залуучууд ялангуяа нэг хэрэгтэй зүйлс яригдах нэ гэж би бол ойлголоо. Ингээд анхныхаа зочноор урьж ярилцлага хийсэн та хоёртаа баярлалаа. Цааш тийч ажилд амжилт хүсье. Сонсогчдоо сонсоорой. За баярлалаа. За. За ингээд сонсогчдоо дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Тэр болтол энийгээ давтан сонсож байгаа. Уран зохиолын тухай яриа нэвтрүүлэг.